Shanti Shanti Om Shanti 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 Shri Mahalakshmi Namaha Om Soham 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 Om Soham 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 Om Soham 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 Shri Mahalakshmi Namaha Shanti 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 Om Shanti 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 Om Shanti 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 Shri Mahalakshmi Namaha Om Soham 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 Om Soham 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 Om Soham 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 Shri Mahalakshmi Namaha Shanti Shanti Om Shanti 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 Om Shanti 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 Shri Mahalakshmi Namaha Om Soham 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 Om Soham 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 Om Soham 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 Shri Mahalakshmi Namaha Shanti Shanti Om Shanti 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 Om Shanti 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 Shri Mahalakshmi Namaha Om Soham Soham Soham. За сайн байцгаана уу? Орой мэндийг хүргэе. За намтай болог пэйж утсын лайв үзэж байгаа бүх хүмүүстээ орой мэндийг хүргье. За ингээд өөрийгөө танилцуулъя. Би намтай болог сүнслэг мэдлэгийн өрөөний модератор админ багш Мишка гэдэг хүн байгаамаа. За тэгээд анх удаа лайв үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө танилцуулахад за би шалтгаан бяцлал хэмээх танхим бяцлалын модератор багш. За ярах бяцлал, бичиг бяцлал хэмээх онлайн сургалтуудыг өөрийнхөө амьдралын туршлагаас боловсруулад хүмүүстэй таниулаад, сурталчлаад заагаад явдаг. За мөн аура энерги үзэж хүний амьдралын кодыг гаргаж тухайн хүний энергийн баланс ямар байна, тэр энергийн балансыг таарсан зөвлөгөө чиглэлийг өгөхийг хичээдэг юм сүнслэг ажил хийдэг хүн байгаамаа. За ингээд өнөөдөр миний лайвыг үзэж байгаа хүмүүстэй зориулаад би маш гой сонирхолтой сэдвийг судалсан. Энэ юу гэхээр цус ба энерги гэдэг талаас энэ сэдвээр та нартай мэдлэг мэдээлэл өгье гэж бодсон. За яагаад би энэ сэдвийг судалсан бэ гэхээр яагаад энэ сэдв биднэрт хэрэгтэй байна вэ гэхээр хүмүүс ингээд аура энерги үзүүлэхдээ надаас дандаа ингэж асуудаг байхгүй. За ингээд Мишка авшаа би ингээд энерги засуулмаар байна. Би засалд ормоор байна. Би амьдралаа өөрчлөмөр байна. Би эрч хүчтэй амьдралтай болмоор байна. Яаж амжилтанд хүрэх үү? Яаж эрч хүчтэй байх вэ? Яаж амьдралынхаа замыг илүү аз жаргалтай сайн сайхан болгох вэ? За дараагийн асуулт. Би өөрийгөө олмоор байна. Би гол замаа олмоор байна. Би яаж олох вэ гэх мэтлэн зүйлүүдийг асуудаг. За би энэ сэдвүүдтэй холбоотой бичлэг, лайв, видео, контент юу л байж болохоор байна. Тэр бүх сэдвүүдийг YouTube хуудсандаа болон намтай болог пэйж хуудасаараа дамжуулаад аль хэдийнэ өнгөрсөн 3 жил, өнгөрсөн 4 жил тасралтгүй өгсөөр ирсэн, хүрхсээр ирсэн. За одоо миний судалж байгаа сэдв бол яг ингээд өөр одоо тарин уншаарай, ярах бяцлал буюу хоолон чакрага нэгээрээ үндсэн далаа хүрд гэж юу гэдгийг мэдээрээ энерги ирчмээ өсгөөрэй гэл ингээл би яг л нэг л сэдвүүдээр хичээлүүдэд ордог, ярьдаг байгаа. Гэтэл бас л нэг зүйл болохгүй байна. Тэ юу гэхээр бид нар амьдралаа өөрчлөх буюу өөрийнхөө энерги ирчмээ урсгалыг нэмий өөрчлөхээр чадахгүй байгаа асуудал маш олон мянган хүмүүс тохиолддог байхгүй юу? Зарим хүмүүс нь бол миний сэдвийг сонсох үед миний одоо боловсруулсан болон яг ийм надтай адилхан ажлуудыг хийж байгаа сүнслэг сэдвийг судалж байгаа багш нарын гаргасан хичээлүүдийг хийгээд туршиж үзээд бяцлал хийгээд амьдралаа өөрчилж байгаа хүмүүс байдаг. Гэтэл боддоор өөрчилж чадахгүй байгаа хүмүүс нэг хэсэг бүлэг хүмүүс бас байгаад байдаг байхгүй. Тэнгүүд зарим хүнд нь үйлчлээ, зарим хүнд нь үйлчлэхгүй байгаа юм хэрэг үгүй. Энэ бяцлал йог, энэ энерги ирчим, амьдралын энерги урсгал, прана урсгал гэдэг юм чинь биднэрт бүгдэнд нь нээлттэй сэдв байхгүй. Бүх хүн амьдралаа өөрчлөх боломжтой, бүх хүн итгэл үнэмшилтэй болох боломжтой. Бүхэл хүн өөрийнхөө амьдралыг хүснээрээ удирдах, контролдох хүч нь мэдлэг нь биднэрт байдаг боловч зарим тал дээр ажилтгүй зүйлүүд байдаг. Тийм учраас би сүүлийн үед номтой болог пэйж хуудасаараа дамжуулан илүү хүний махан бие буюу тархи руу гүнд нь орсон. Би үргэлж нэг юм ярьдаг те хүнд махан бие гэж байна, тархин бие гэж байна, сүнсэн бие гэж нэг 3 бие байна. Ямар ч юм хийхдээ энэ 3 биетэй гэдгийг ойлгоод гурвуулантай нь ажиллахгүй бол үр дүн маш бага гараад байна. Гарсан ч
ч гэсэн буцаж унтардаг байхгүй хүмүүс яг ирч хүчтэй байгаа л амьдралаа өөрчлөл яг бясалгал хийгээл өөрчлөгдөөл эхэлжсэн нэг цэг дээр очиод хийхээ болчдөг эсвэл одоо хийсэн ч үр дүн баг гараад байдаг тэр үедээ хүмүүс яадаг гэхээр засал хийгээд өгөөч намайг засаад өгөөч гэдэг. За энергийн засал хийж өгч болно хүмүүс янз бүрийн бясалгалын засал энергийн засал бие махан биеийн барайн засал гэл янз бүрийн заслууд энэ нийгэмд ганцхан манай Монголд гэлтгүү дундад Аз, Төв Аз, Европ твгээл өөр одоо улс орнуудад адилхан хэрэгжиж явж байгаа арга барилуд тахгүй юу. Гэтэл одоо дэлхийн ертөнцийн чинь өөр зүйлүүдийг бид нар санал болгож байна. Юу вэ гэхээр шинжлэх ухаан өөрөө хөгжөөд шинжлэх ухаан чинь ганцхан шинжлэх ухаан одоо ингээд баталсан зүйл бүхэн үний юм байна гэдгээ болоод батлаагүй нотлоогүй даалдад байгаа мэдлэг мэдгэдэггүй гэдэг чинь агуу хүч юм байна. Энэ агуу хүчийг баталсан зүйлтэйгээ хавсаргаж чадах юм бол өнөөдөр бид нар амьдралаа бодит байдлаар маш хурдтай өөрчилж шинжлэх боломж байна гэдгийг бид нар зааж хэлээд байдаг. Тэр үе дээр бид нар явж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр миний номтой болог пэйж утсыг дагдаг болон дагдгүй. За миний хичээл суусан болоо суугаагүй ер нь бүхэл нийгэмдээ байгаа хүмүүст энэ хэрэгтэй гэж үзээд би энерги ба цус гэдэг сэдвээр ярих гэж бодсон. Юу вэ гэхээр энэ нь өөрөө бид нар амьдралаа өөрчлөх боломж бид нар байна уу? Ямар нэгэн зүйлд танаа гэр бүлд таны эргэн тойронд ямар нэгэн таагүй зүйлүүдэд донцсон хүмүүс байна уу? Мөрөдөө тоглоом, за харт тамхи янз бүрийн юмнуудад одоо уцаа үзээд хитрхи удаа үзэгч хүртэл одоо донтолттой ороод байгаа шүү дээ. Ер нь ямар нэг юмыг балансаар сэтгүүлж байгаа бүхэл зүйл донтолтонд ороод байгаа байхгүй юу? Энэ донтолтыг өөрчлөх, шинжлэх бидэнд махан биений хувьд ямар боломж байна вэ гэдэг дээр тулгуурлаад энэ цус гэдэг сэдвийг би сонгоод энэ талаар та нарт ойлгуулъя гэж ингэж бодсон юм аа. За дээрэс нь би нэг зүйл анхааруулъя. Би өөрөө эрдэмтэн доктор профессор ч юм уу би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн биш. Тийм учраас би дандаа бүх зүйлийг сүнслэг талаас нь судалдаг буюу нүдэнд харагдахгүй байдлаас нь судалдаг боловч энэ миний өөрөө судлаад байгаа зүйлүүд маань өөрөө бие махбодын буюу нүдэнд харагдж байгаа зүйлүүдтэй шууд утгаараа огтлцож байгаа учраас мэдээж өөрийнхөө хэмжээнд би бодит байдал талаас нь шинжлэх ухааны талаас нь судалдаг. Гэхдээ би өөрөө доктор профессор хүн биш учраас бие махбод талаас нь ярьж байгаа зүйлүүд дээр магадгүй дутуу яригдах, магадгүй одоо зарим талаас нь шинжлэх ухааны талаас нь мэдэхгүй зүйлүүд байхыг та нар маань бол одоо энэ хүн чинь өөрөө эмч хүн биш шүү дээ гэдэг талаас нь ойлгож хүлээж авч миний ярьж байгаа зүйлээс яг гоё хэрэгтэй зүйлүүдэд шүүж авч те уйлж, хольж, тосолж, тордож аваасай гэж ингэж би хүсэж байгаа. Би бүхий лайвуудаараа хэлхийг хичээдэг. Миний ярьж байгаа зүйлээс авах зүйлийг аваараа бүх зүйлд туйлын үнэ, энэ л үнэ, энэ эцсийн цэв гэсэн юм байхгүй шүү. Яагаад гэвэл дэлхий гэдэг чинь бөөрийнхээ энерги урсгал гэдэг чинь өөрөө дугуй хэлбэртэй байнга ингэж тойрог байдалтай явагдчихэдэг давтамж чичиргээ ахгүй юу. Тийм учраас нэг талаас нь хараад болоо биш. Юусэн маш олон талаас бидэрт харах мянган нүдэ нээх шаардлагатай 90 зуун дээр бид нар амьдарч байна. Зөвхөн урд байгаа хоёр нүдэ нээгээл урд байгаа хоёр нүдэндээ харагдаж байгаа зүйлийг бодит юм байна, энэ юм байна, амьдрал энэ юм байна гэж бодоод яваадахаар та нар юунд хүрдгийг, ямар зам туулдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Өөрийн одоо хийж чадахгүй, мэдэхгүй зүйлүүдийг буюу тайлбарлаж чадахгүй өчнөө асуудлууд байна. Дэлхийд үхэл, хагацал, за дээрэс нь үеийн үрийн карма, ДНХ буюу ДНК гэд буюу хүний цуснд хадгалагдсан удмын мэдээлэл энэ төр гээд нүдэнд харагдахгүй мөртлөө маш хүчтэй бидний амьдралд нөлөөлж байгаа ийм зүйлүүдээс байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас би ерөөсөө махан бие, сүнсэн бие, тархин бие гэдэг зүйлээ энэ зүйлүүдтэй холбоод ямар ч одоо тэнэг хүн байсан, шинжлэх ухааны талаар ойлголтгүй хүн байсан ч гэсэн ойлгох талаас нь маш энгийн байдлаар тайлбарлах гэсэн юм аа. Одоо шинжлэх эрүүл мэндийн талаас нь ч юм уу, эрүүл мэндийн салбар талаас нь тайлбарлаж байгаа бол энэ ингээд нэг тийм сонирхолтой сэдв биш. Нэг уйтгартай ч гэдэг юм уу, ер нь ингээд хүмүүс нэг тийм сонирхгүй байхаар гэтэл сүнслэг сэдвийг нэмээд тайлбарлахаар энергийн тухай яриа болж хувирна. Цус гэдэг чинь өөрөө бид нар энерги ба цус гэдэг хоёр юм чинь холбоотой байна гэдэг маш сонирхолтой сэдв болох боломжтой учраас би ингээ хоёр талаас нь яхих хичээж байгаа шүү. Тийм учраас намайг сонсож байгаа, надтай хамт байгаа бүх хүмүүстээ энэ ингээ тараа энэ мэдлгүүд бас ингээ тодорхой төвшний юмыг судалсан, мэдсэн, туршсан хүмүүст зориулагдсан мэдээлэл واخгүй юу. Тэрээс юу ч мэдгүй хүн анх удаа сонсоход ойлгох, тодорхой төвшөнд ойлгох боловч яг миний энийг л ойлгочоосаа гэсэн зүйлийг ойлгох эсхийг бол би мэдэхгүй байна. Тийм учраас ер нь ингээ сүүлийн миний сэдв ярьсан лайв хичээл энэ хичээл хоёр бол ер нь бас агсан төвшний хүмүүстэй зориулж байгаа. Нэг хоёрт нь би яг надтай адилхан ажил хийж байгаа, йог бясалгалын багш хийж байгаа, аура энергийг үзэж байгаа, судалж байгаа, сүнслэг мэдээлэл өгөхийг хичээдэг одоо өөрийн гэсэн ихтгэл үнэмшилтэй тэр зүйлээрээ тэр чадвараараа ажиллаа игээд явж байгаа, нийгэмд нөлөөлөө явж байгаа хүмүүст манаас нэг тодорхой сэдвүүдийг хүндөхт нь ойлгохгүй байсан сэдвүүдийг ойлгоход нь тус болно гэж үзэж байгаа. Тийм учраас ер нь ингээд номтой болог пэйж хуудсыг авра үздэг хүмүүс, бясалгал заадаг хүмүүс энэ далд тохомсортой холбоотой ийм ажлыг хүсдэг эдгэхийг, засахыг, сэтгэл талаас нь, бие махбод талаас нь засахыг хүсдэг маш олон хүмүүс үздэг, дагдаг.
За ингээд явдаг хүмүүстэй бас та нар манаас өнөөдөр нэг сэдв атгаж авъя шүү тий. Атгаж авсан зүйлээ амьдралдаа буюу өөрийнхөө хийж байгаа зүйлдээ уйд сүлхийг хичээгээрэй гэдгийг бас зөвлөх зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За ингээд гол сэдвүүдэд орцгоох хэдүүлээ. За өнөөдрийн бидний ярих сэдв бол энерги ба цус ба энергийн тухай ярилцсанаа хэдүүлээ. Би өөрийнхөө олж мэдсэн зүйлийг ярина. Та миний ярьсан зүйл дээр өөрийнхөө мэддэг амьдралын туршлага буюу өөрийнхөө яг биен дээр тохиолдож исэн, амьдрал дээр тохиолдож исэн зүйлүүдээ сүлээд тэгээд эндээсээ маш гоё задаргаануудыг гаргаад үүнээсээ бид нар ямар мэдлэг олж авах гээд байгаа юм бэ гэхээр бид нар амьдралаа өөрчлөхдөө бас нэг олж хараагүй зүйл байгаа юм шиг үстэй тий. Амьдралаа өөрчлөе, шинжлэе, агсан левел рүү орё гэж бодож байгаа бол бас ямар талаас нь харж үзэх боломжтой юм бэ гэдгийг би та нартай тайлбарлахыг хичээгээд байгаа байхгүй юу? Тийм учраас энэ лайвыг үзэж байгаа бүх хүмүүс маань зүгээр л нэг хүний амьдралын ховж үзэж байгаа юм шиг бити хандаасаа тий. Бүх анхаарлаа хандуулаа сэтгэл зүрхнээсээ мөн лайваа дуустал надтай хамт байгаасаа гэж хүсэж байна. Мэдээж YouTube хуудсанд маань дараа нь орох учраас дараанаас нөхөж үзэх боломж байгаа. За ингээд гол сэдвүүдэд орцгоё. Өнөөдөр ингээд бид хүний амьдралын хамгийн чухал энерги урсгал бол энерги урсгал гэдэг зүйл юу юм бэ гэхээр цус байгаад байгаа байхгүй юу? За хүн гэдэг юм чинь махан бие, сүнсэн бие, тархин бие гэдэг гурван зүйлээс бүтэж байна. Тэгэхээр сүнслэг мэдлэг буюу далд ухамсарт итгэж үнэмших нь бидний амьдралыг чиглүүлж өгдөг буюу ингээд зааварлаж, контролдож, удирдах өгөх нэг мэдлэг болж өгдөг бол махан бие гэдэг юм чинь шууд тэрийг үйлдэл болгодог нэг бие учраас бид нар махан биендээ бас анхаарлаа хандуулж энэ энерги урсгалын тухай, энергийг ахиж дэвшүүлэх талаарх мэдлэгийг илүү гүн гүнзгий олж авах боломжтой байна л да. Тэгэхээр бид нар чинь цус гэдэг сэдвийг бүгд мэднэ. Амьтай одоо бид нар хүн гэдэг амьтанд буюу амьтан болгонд цус гэдэг зүйл байдаг. Гэхдээ цуснаас хүмүүс аягүй айд юм байна. Яагаад вэ гэвэл угаасаа цус гэдэг чинь нөгөө нэг улаан өнгөтэй. Дээрэс нь бидний амьдралын энерги урсгал болчихсон. Тэгээд бид нар чинь өвдөгтөө, шархлахтаа, шалбархтаа бидрээс ингээд цус гардаг учраас цустай холбоотой мэдээлүүд ер нь жоохон аимшигтай, өвчнөтэй холбоотой ч юм уу, тийм үхэлтэй холбоотой ч юм уу байдаг учраас хүмүүс нөгөө хүний бие дотор байдаг маш чухал зүйлээсээ мэдээлэлээс ингээд татгалзаад идэм байна л да. Яалтчгүй нөгөө цусны өвчин тулсан эрүүл мэндийн талаар ингээд үзээ сонирхоо явж байгаа хүмүүс судална уу гэхээс биш яг тэр талаар судлаагүй хүмүүс ер нь ингээд нэг энэ тэнд ингээд цус гардаг ч юм уу улаан харахаар бид нар жоохон далд хамсартай таач гэлтгүү бийч гэлтгүү бүгдөрөл жоохон айцтай үлээж авдаг тийм үү. Тийм учраас өнөөдөр би тэр айцыг чинь дарья тий ингээд бид нар цуснаас аяагаад ах юм бол цус гэдгийнхаа ид читийг ойлгохгүй мэдэхгүй яваад ах юм бол бас амьдралынхаа нэг өөрчлөгдөх боломжийг бас тэр мэдлэгийг бас хаах магадaltaй юм байна. Тэгэхээр бид нар чинь бүх талаасаа энерги эрчмээ одоо бүх талынхаа сувгийг нээжээж л энэ зүйлүүдийг илүү амьдралдаа оруулж арах боломжтой байхгүй юу. Тэгэхээр нэгдэж цус гэдэг мэдээлэлээс битгий. Энийг өнөөдөр бид нар хамтдаа нээх гэж байгаа шүү. Хоёрт нь цус гэдэг юм чинь шууд утгаараа бид нар энерги байгаа байхгүй юу. За яагаад энерги болоод байгаа юм бэ гэдгийг би бас та нартаа тайлбарлаж өгнө. Цус бол зүгээр л нэг улаан өнгийн шингэн биш байгаад байна. Тэ зүгээр л нэг улаан бидний бие махбодод хэрэгтэй зүйл биш байгаад байна. Шууд бид бүхний одоо амьдралтай холбоотой, энергитэй холбоотой амьдралын энерги урсгалтай холбоотой зүйл байна. Тэгэхээр биологи талаас нь цус гэж юу юм бэ? Ямар бүтцтэй юм бэ гэдгийг би товчхон танилцуулж. Яагаад вэ гэвэл хүн болгон сонирхоод уншвал мэдээлэл зөндөө байгаа учраас энийг та нар ханаач мэдчих боломжтой учраас би зөв сонирхолтой байдлаар л ойлгомжтой байх байдлаар л тайлбарлаж байгаа болохоос би илүү гүн мэдлгүүдээ түүний дараа өгнө. За өнөөдөр хэдүүлээ биологи талаас нь цус гэж юу юм бэ гэдгийг хэдүүлээ ойлгож мэдье. За юу вэ гэхээр насанд хүрсэн өнөөдөр яг ингээд нас биед хүрсэн хүний биед 4.5-6 литр орчим цус байх боломжтой. Энэ нь хувилж үзэх юм бол 7-8% буюу бидний махан биений 7-8%-ийг цус гэдэг зүйл эзэлдэг юм байна. За ингээд 60 кг жинтэй хүн бол 4.5-5 литр орчим цустай байх боломжтой юм байна л та. За ингээд энэ цус гэдэг юм чинь биднийг амьдрахад одоо нөлөөлж байгаа зүйл энэний бүтэц гэж юм байгаа. Тэгээ юунаас бүтдэг юм бэ гэд хоёр зүйлээс бүтдэг юм байна л та. За энийг бол одоо зарим хүмүүс мэддэг ч гэж магадгүй, мэддэггүй ч гэж магадгүй, мэддэг бол дахиж сонсоод мэддэггүй бол бас анзаараад авах таньдас хэрэгтэй ч магадгүй ш би бодоод байна. Үндсэн хоёр зүйлээс бүтдэг юм байна. Нэг нь плазм гэдэг нь 55% орчим зүйл, а нөгөөх нь цусны эсүүд гэдэг юм хоёр юмнаас бидний цус чинь үүсдэг юм байна. Плазм гэдэгт нь юу ордын гэсэн чинь нөгөө бид нар дотор байдаг ус усны шингэн нөгөө байнга яриад байдаг даавар хоол унднаас авдаг эрдэс бод шимт хижээл за хорт бодисыг зөөвөрлөдөг юмд плазм гэдэг зүйлд нь орд юм байна. Гэтэл нөгөөдөгт нь цусны бүтэц гэж байгаа тийм үү эсүүд гэж байгаа. Нөгөө эс гэдэг юмд нь юу ордын гэсэн чи улаан эс, цагаан эс, ялтас гэдэг гурван юм байт юм байна л та. Тэгмэд улаан эс нь ямар учиртай гэхээр хүчил төрөгч бидний нөгөө амьсгалаад байгаа агаар буюу хүчил төрөгчийг бидний чинь энэ тарих яс, эд мах, цус бүх зүйл зөөвөрлөхийн тулд
хүчил төрөгч гэдэг юм нь улаан эсэнд нь багтдаг юм байна. За ингээд хүчил төрөгчийг буюу хамгийн чухал амьдралын прана урсгалыг цусаар дамжуулж бидний бие махбодод тараадаг байна шүү дээ. Ингэж тараахын тулд энэ улаан эс гэдэг юм хамгийн гой зүйл нь ойролцоогоор 120 хоног амьдрах боломжтой байт юм байна л та. Юу вэ гэхээр хүний дархлаа, идж байгаа ууж байгаа хоол хүнд хийж байгаа дасгалаас хамаараас хүн болгоно харилцан адилгүй шинжлэгддэг. Гэхдээ 120 орчим одоо тэр улаан эс гэдэг зүйл амьдраад түүний дараа дахиад шинэ улаан эс таны биед чинь бүрэлддэг юм байна. Хүний бие гэдэг чинь ямар ухаалаг систем юм те. Бид нар хараа өдөр болгон шинжлэгддэг байгаа байхгүй юу? Ясаараа, цусаараа, чөмгөөрөө, эд эсээрээ, энергиэрээ, ухамсараараа, бодлоороо, сэтгэлээрээ бид нар өдөр болгон өөрийгөө шинжлээд явж идэг юм байна. Даанч тэрийгэ ухамсарлаж чаддгүй юу одоо чаддаг уу гэдгээрээ л ялгараад байгаа байхгүй юу. Гэтэл одоо бид нар ухамсарлахаас аргагүй болчиход байна. Юу вэ гэхээр энэ улаан эс чинь энэ цус гэдэг юм чинь бидний биеийн дотор бүх энергийн прана урсгалыг зөөгöd байна тийм үү. Тэгээд дахиад шинжлэгдээд байна гэдэг нь бид нар нөгөө энергийн засал хийхгүйгээр өөрсдийгөө дахиад шинжлэх тэр одоо боломж гэдэг юм бурхнаас ирсэн боломж гэдэг юм бидний цуснд өөрөө шингэсэн байгаа байхгүй юу. Дээрээс нь цагаан эс гэдэг юм байт юм байна. Энэ цагаан эс нь болохоор дархлааны хамгаалалт буюу дээрэс нь одоо бие махбодыг халдвараас хамгаалдаг эс юм байна л та. Тэнгүүд энэ цагаан эс гэдэг юм чи бид нар гар хөлөөр шалгалчаар энэ тэндээс минь ямар нэгэн өвчин үүсгээр бид нар цаанаасаа өөрийгөө эдгээгээд байгаа шүү дээ. Зарим хүмүүс гараа шалгалчаар 1 өдрийн дотор 2 өдрийн дотор идгээд байхад зарим хүмүүс 7 хоног 10 хоног гэд хүн болго харилцан адилгүй байгаа нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө таны дасгал хийдгүү, эрдэс бодис шин тэжээлээ хоол хүнснээс авч чаддгүй, таны дотоод гал эрчим, халуун эрчим байдгүй. Хараа хүний дотор гал эрчим буюу халуун цус байдаггүй байсан бол бид нар хоолыгч боловсруулж чадахгүй байх байсан. Зарим хүмүүс миний хоол боловсрохгүй байна гэж ярьдаг те. Тэр хүмүүс нь хвчлийн энерги үед ямар хүмүүс байдаг вэ гэхээр сэтгэл санаагаар унтсан, энерги эрчим доошоо, аура гэрлэн хөрхүүлэн гэмтсэн хүмүүс хвчлэн тийм зүйл ярьдаг байхгүй юу. Тэгвэл бид нарын энерги гэмтээд эрчим энерги унаад хүн ингээ гаднаас харахад ингээ амьдлаг харагддаг хүмүүс байдаг шүү дээ. Бүр ингээ арьсан царай нь гэрэлтжээдэг. Гэтэл гаднаасаа нэг юм өгцөн юм шиг харагддаг хүмүүс байдаг шүү дээ. Бүр хувхай цайдсан, эрчим энергигүй болсон, дуу хоолойных нь өнгө нь унтсан, хинч харсан айцтай, асуудалтай явж байгаа нь тодорхой байдаг хүмүүс байдаг тийм үү. Тэгвэл бид нар энэ цусндах одоо бүтцээ ойлгож чадах юм бол цус гэдгээ мэдэрч чадаад тэрнтэйгээ ажиллаж чадах юм бол би энерги эрчмийг өсгөх боломж нь бидний цусандаас байна шүү гэдэг өнөөдөр та нартай хэлэх гээд байгаа байхгүй юу. За энэ нь бол яг хөө би нөх хүний аура энергийг үздэг, хүнтэй ажилдаг, энергийн ажил засал хийдэг учраас үүнийг би олж мэдэж одоо өөрийнхөө чадлаараа гэх юм уу та таньж ойлгож анзаарч харсан. Гэхдээ ингэж харж анзаардаг хүмүүс зөндөө байдаг байх. Гол нь энэ яг ингээд нэг юм шинжлэх ухааны байдлаас ингээд баталсан шүү гэдэг ном зохиол бичиг одоо юу гэдэг тийм бол би харуулж чадахгүй. Харин та энийг яаж үнэн үү худлаа юу гэдгийг мэдэх вэ гэхээр нэрээ амьдралд ийм байдгүй надад хизээ нэгэн цагт ингэж тохиолдож ирсэн үү гэдгээрээ л итгэл үнэмшлийн холбоогоор л бид нар өнөөдөр бие биегээ юу яриад байгааг ойлгоно гэсэн үг байхгүй юу. Тийм учраас бидний нөгөө нэг улаан эс, цагаан эс, ялтас гэдэг энэ цусны эсийн бүтцэнд байдаг энэ гурван зүйл чинь эдгээд хүчил төрөгчийг зөөвөрлөдөг тий цусыг нөө цус алтаар хэрвээ тогтдоггүй байсан бол тэгэл цус алцаар байгаа л бид нар чинь одоо байхгүй болно шүү дээ тий гэтэл бидний цус чаа одоо тогтдог тийм үү энэ өөрөө ялтас гэдэг зүйлтэй холбоотой байт юм байна. Энэ ялтас гэдэг зүйл нь 7-аас 10 хоног дотор амьдрах боломжтой буюу 7-аас 10 хоног дотор одоо шинжлэгдэх боломжтой. Гэтэл улаан эс нь өөрөө 120 хоног буюу сараар ярих юм бол 4 сар дотор шинжлэгдэх өөрчлөгдөх боломжтой одоо зүйл байт юм байна л да. За ингээд энийгээ хэдүүлээ. Цус бол байнга шинжлэгддэг. Өнөөдөр энэ цус байнга шинжлэгддэг гэдэг нь энерги буюу сүнслэг талаас нь танд хэлэхээр та өдөр бүр тэгтээ тэргүй хүссэн үсээгүй шинжлэгдчихэд гэсэн үг байхгүй юу? Их байдлаар, бага байдлаар гэдэг нь хүн болгонд харилцан адилгүй. Гэхдээ та аль хэдийн унтаад сэрэх болгондоо ямар нэгэн эд эс чинь шинжлэгдсэн байдгаа гэсэн үг байхгүй юу? Энийг бид нар ухамсарлаж олж мэдэх юм бол юу өөрчилж чадах вэ гэхээр амьдралаа 3-аас 4 сарын дотор бид нар илүү апдейт их боломж өгч боломжтой юм байна гэж би хараад байгаа байхгүй би үзээд байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр би өмнө нь одоо нууц гөрөвтэй байдаг хүмүүстэй ч юм уу надаас энергийн засал авдаг хүмүүстэй хэлдэг. Жилийн 4 мөчлөг буюу 4 улирал байт юм а. 1-3 сар эхний 3 сартай жилийн эхний 3 сар буюу эхний улиралд танд өөр процесс явагдана. 2 дахь улиралд нь өөр процесс, 3, 4 дахь гэж жилийн сүүлийн процессууд өөр байт юм а гэж би тайлбарлаж ирсэн. Тэрнтэйгээ холбоо тайлбарлахад яагаад гадна талаасаа бол бидний ухамсар өөрчлөгдөд байна, энерги урсгал өөрчлөгдөд байна. Энэ дэлхийн энергийн
бидний өдөр хоног өөрчлөгдөд байна. Дэлхийн одоо энэ мөчлгүүд өөрчлөгдөд байна. Гэтэл дотор талаасаа бол бидний цус шинжлэгдээд байгаа байхгүй. Цус шинжлэгдээд байна. Цус шинжлэгдэж гин гэдэг нь эд эс шинжлэгдээд байна. Эд эс шинжлэгдэж байна гэдэг нь бид нар шинээр үүсээд байна гэсэн үг. Тэгэхээр би дахиад турах юмсан. Би шинээр өөрчлөгдөхийсэн гэдэг үйл явдал процесс бол дандаа бидний дотор тохиолдож идэг гэсэн үг байхгүй. Байнга бидний дотор одоо тохиолдож идэг, бидний дотор сая шинэ эсүүд, сая эд эсүүд, эрдэс бодисууд шинээр үүсэж идэг. Тийм ч учраас та өнөөдөр амьд байгаа. Тийм ч учраас бид нар ингээд бие биентэй холбогдох боломжтой болоод байна тийм үү. Тэгэхээр цус бол амьд бидний дотор байдаг амьд зүйл бидний биеийн одоо 4-5 литр орчим зүйлийг эзэлдэг 7-8% эзэлдэг ийм том одоо бүрэлдэхүүн байгаад байна. Тэгэхээр цус бол амьд байнга өөрчлөгдөж идэг эд юм а. Энийг бид нар энерги ухамсар буюу нөгөө гадаад байдалтайгаа өөрчлөхийн тулд бидэрт нөгөө юу хэрэгтэй вэ? Энерги буюу сүнслэг талаас нь ингэж холбож өгөх тайлбар хэрэгтэй байгаа байхгүй. Ийм тайлбар байхгүй бол хүмүүс чинь цустай шинжлэгдэг гэдгийг мэддэг ч гэсэн энерги урсгалтай хэрхэн яаж ашиглахаа мэдэхгүй байгаа юм байна гэж би ингэж ойлгоод тайлбарлаад байна гэсэн. За ингээд сүнслэг талаас нь яриа. Нөгөө нэг биологи талаас нь ярьсан чи ийм эдээсээс бүтдээ юм, цус чи ийм байна гэж би ярьчлаа шүү дээ. Цусан дотор ус хадгалагддаг юм байна, хүчил төрөгч хадгалагддаг юм байна гэх мэтчлээ. Гэтэл энерги талаас нь цусан дотор юу хадгалагддаг вэ гэхээр амьдралын гал гэдэг юм хадгалагддаг юм байна. Түрүүн би хэлсэн хүний дотор байдаг энергийн халуун эрчим байхгүй бол бид нар хоолойч боловсруулж чадахгүй, хүнээс юм халуун эрчим аура энерги ялгардаггүй байсан бол өнөөдөр бид нар гадны өөртөө тохиолдож байгаа үйл явдлуудаас хамгаалж чадахгүй, сэтгэл готрол, үеийн өөрийн карма гэдэг юм а бид нар шинжилж, өөрчилж, бодож, засаж чадахгүй байх байсан байхгүй юу. Гэтэл цусан дотор амьдралын гал гэдэг зүйл хадгалагддагаас гадна цусан дотор удамшлын мэдээлэл DNA гэж яриад байдаг шүү дээ. DNA ээж аваасаа генетикээр авсан одоо ийм хоёр царайцтай хүнээс ийм хүүхд төрдөм байх, ийм шин чанартай хүмүүсээс өндөр хүнээс өндөр хүүхд бий болд юм байна ч гэдэг юм уу те. Намхан бол намхан байд юм байна ч гэдэг юм уу нөгөө генетикийн одоо ялгаа гэж байгаа юм л да. Энэ генетикийн мэдээлэл чинь бас бидний удамшлын мэдээлэл гэж явж байгаа байхгүй юу? Удамшлын мэдээлэл гэдэг чинь та нэг мод ахна шүү дээ. Тэр модны чинь үндс нь өөрөө ялзраагүй юм уу, ялзарсан юм уу, ирч хүчтэй юм уу, тэр мод чи эрүүл мод юм уу, саруул мод юм уу гэдэг нь бид нар гэдээ ойлгочих. Тэр удмынхаа мэдээллийг бид нар бие биендээ ингээл дамжуулаад нөө эрүүл үндэстэй модоос эрүүл модал бий болдогтой адилхан бид нар удам судрын маань мэдээлэл эрүүл бол боловсрж исэн бол шинжлэгдэж исэн бол бид нар өөрсдөө яг л тийм байх боломжтой байна. Тэгэхээр цусан дотор удмын мэдээлэл бас хадгалагддаг. Энийг одоо бас л хүмүүс нэлээдгүй мэдэн тийм үү. Мөн цус гэдэг зүйл чинь халуун байгаад байна. Хүүхдийн цус бидний дотор урсж байхгүй яасан. Гэтэл хав халуун цус урсж байгаа нь тасралтгүй урсах боломжийг олгож байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр мөнхийн амьдрал буюу бидний дотор энэ амьдарч байгаа танд нэг тайм байгаа шүү дээ. 65 нас юм уу 75 нас юм уу мэдэхгүй хүн болгонд өөр гэсэн амьдрах хугацаа байгаа. Тэр хугацаанд бид нар тасралтгүй шинжлэгдэж, тасралтгүй өөрчлөгдөж, тасралтгүй одоо өөрсдийгөө шинээр төрүүлэх боломж нь өөрөө байгаад байна гэдгийг би сая цусан дотор хадгалаг мэдээллүүдээс биологи талаас нь байдаг зүйл, энерги талаас нь байдаг зүйл дээр би тулгуурлаад ингээд тайлбарлаж өгч байгаа. За ингэсэн чинь цус энерги гэдэг зүйл цуснд хэрхэн нөлөөлд юм бэ? Тэ бид нар ч өөрөө одоо ингээл энерги айгүй чухал байна, энерги эрчимтэй бай, амьдралаа сайн сайхан болгоё гэж үзээд байдаг. Гэтэл цусан дотор маань өөрөө шинжлэх ухаанаар стресс гэдэг мэдрэмж, айдас гэдэг мэдрэмж одоо цусан дотор байд юм байна л та. Энийг би өөрийн одоо биеэр мэдэх байхгүй юу? Айдас та ингээд чин сэтгэлээс айдас автаж үзээрэй. Ямар нэгэн зүйлээс айж имэж үзээрэй. Тэр айдас чинь өөрөө цуснд мэдрэгддэг. Бид нар ингээ энгийн үедээ цусаа хаана байгааг яаж урсж байгааг анзаардаггүй тийм үү. Гэтэл бясалгал хийгээд өөрийн мэдрэмхүү тэр одоо мэдрэмжтэй мэдрэг байдлыг өсгөөд ирэхээр хүн чинь өөрийнхөө цусыг хүртэл хаана урсж байгааг ажиглах боломж олддог байхгүй юу. Ингээд цусыг яаж урсж байгааг ажиглах боломжийг бид нар мэдээд ойлгоод сурчхлаар цусан дотор айдас байна уу, асуудал байна уу, удмын гэмтэл байна уу гэдгийг мэдрэх боломж бас олддог байхгүй юу. Би энэ боломжийг хараа өөрийн мэдэрснээрээ л тайлбарлаж чадна уу гэхээс биш та нарт яг энэ шинжлэх ухааны талаар нь ингэсэн шүү гэдэг юмыг бол би мэдэхгүй байна. Гэхдээ айдас гэдэг зүйл хараа мэдрэгдэхээр цуснд юу тохиолддог вэ гэхээр цус агшдаг, судас агшдаг. Цус өөрөө агшаад ирэхээр цусны эргэлт өөрөө багасчдаг. Цусны эргэлт багасчихлаар хүний бие хөрдөг буюу хүний аура энерги нөө дотоод халуун, дотоод гал бүтгсчдэг байхгүй хөрчдөг гэсэн үг. Бүлээн халуун цай биш бүлээн цай болчдөг гэсэн үг тий.
Бүлээсэд ингээ хөрөөд ирэхээр хүний амьдралын парана урсгал буюу амьдралын ирчүч өөрөө удаашрчдаг. Амьдралын ирчүч удаашраад ирэхээр сэтгэл санаа өөрөө доголдоод айгаад шууд цуснд ирж байгаа тэр халуун эрчим мэдээлэл чинь хүний сэтгэл санаанд шууд нөлөөлдөг байхгүй. Тэгээ сэтгэл санаа ингээд цуцсан агшчихсан те. Тэгээ цусны эргэлтэнд багасчихсан хүмүүс чинь айцтай, за дээрэс нь юм сул биетэй, дархлаа нь унцсан нэг шалбархаа гарсан ч тэр нь идэгдэггүй, идээлээд бүр өвчин болдог, өвчний үүр болоод яваад байдаг байхгүй. Тийм учраас бид нар чинь энэ өөрсдийнхөө энергийн цэцлийг гаднаас нь хийлгэх те ухамсар тарих мэдлэгээ өөрчлөхөөр амьдрал өөрчлөгддөг гэж би байнга хэлдэг. Ухамсар мэдлэгээ өөрчилсөн ч амьдралд асуудал дуусахгүй байгаа байхгүй. Яагаад би энийг мэдээд байна? Би 1000 хүнтэй арчиж байна. Би 100 хүний энергийг шалгаж байна, энергийн балансыг шалгаж байна. Би 1000 зөвлөгөө өгөөд миний пэйжийг дагдаг, миний ярьсан юмнуудыг сонсдог, ганцхан намайг ч биш надтай хамт яг ийм чиглэлээр ажил хийж байгаа 1000 мундаг багш нарын мэдээллийг сонссон хүн ч өнөөдөр өөрчлөгдөхгүй байх тохиолдол гараад байдаг байхгүй. Тэгэхээр би үнэхээр гайхдаг. Миний хараад сонсоол ойлгочих юм шиг, мэдрэл ойлгочих юм шиг, шууд засчих юм шиг санагдаад байдаг. Гэтэл засагдахгүй нөгөө жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа байдгаар орж ирээд байгаа хүмүүст юу тохиолдоод байна гэдээ бүр дотоод цус руу норохоор тэр хүмүүсийн чинь цусан дотор одоо стресс байгаад байна. Айдас байгаад байна. Энэ стресс айдас нь цусны эргэлтийг удаашруулад цусны ханыг багасгаад ингээд цус нь агшаад жижигхэн болчиход байна. Тэгэхээр дархлаа нь сулраад байна. Тэгэхээр дархлаа нь сулраад дотоод гал нь унтарчаад байна. Дотоод гал нь унтраад дархлаа нь суларсан хүмүүсийн сэтгэл санаанд нь шууд нөлөөлөд байна. Жижигхэн юмнаас хараа бүр яагаад хүмүүс ийм юмнаас айдсан болоо? Яагаад ийм юмнаас айгаа яваад байт юм бол гэж бодмоор гайхамшигтай жижигхэн юмнаас хүмүүс айгаад байдаг байхгүй. Өөрчлөлт хийхээс айн, хүнд үнэнгээ хэлэхээс айн, шууд ингээд дүр үзүүлэхгүй өөрийнхоороо байхаас айн, өөрийнхөө мэдрэхийг хүсэж байгаа мэдрэмжийн араас явахаас айн, кампани байгуулахаас айн, амьдралаа өөрчлөхөөс айн, шинэ мэдлэг мэдрэхтгөө сурахаас айн. Энд чинь бүр инээдтэй байгаа сте. Тэгээд бид нар бүх зүйлээс ингээд айгаад байх юм бол яаж энэ амьдралаа өөрчилж, яаж өөрийгөө апдейт хийх буюу шинжлэх юм бэ? Гэтэл бие махбод маань уг нь хөөх юм 120 хоног тутамд те 10 хоног тутамд ингээд шинжилээл байгаа юм байна. Бидний бие бол дотроос эд эс маань өөрчлөгдөөл эс нь өөрчлөгдөл, цагаан эс нь өөрчлөгдөл, дотор байгаа эд эс одоо бүхэл зүйлүүд маань ингээл багаар харилцан одоо өөр хугацаанд бидний бие махбод бол өөрчлөгдөж шинжлэгдээд байгаа байхгүй. Тэгвэл тэрийг ухамсараараа ойлгохгүй удирдах чадахгүй болохоор нөгөө цуснд ирж байгаа нөлөөллийг ойлгохгүй байхаараа хүмүүс чинь гаднаас засал хийгээд өгөөч, ингээд өгөөч гэд яваад байдаг. Гэтэл хүн нэг улирал буюу 3 сарын дотор өөрийгөө эрчим энерги, гал халуун энергиэр шинчлэх, өөрчлөх боломжтой юм байна. За би танд өнөөдөр нэг одоо зүйл хэлье те. Та өөрийгөө өнөөдөр фул эрчимтэй, фул энергитэй байлгахын тулд би эхлээд засал хийх гэж байгаа хүмүүсийн энергийг шалгаж үзээд энерги нь 50-аас доош хувьтай зөвхөн өөрийнх нь амийг хамгаалдаг тэр хэмжээнд очсон энергитэй хүмүүсээс та 7 өдөр халуун шөлтөө хоол идэ те. За над дээр үзлэгт орж исэн хүмүүс бол энэ үгийг бол надаас 1000 удаас сонсч байсан байгаа. 7 өдөр халуун шөлтөө хоол идэ. Та эхлээд эрдэс бодис шим тижэл буюу тусал хийлгээ. Тэрнийхээ дараа та энергийн засал хий, тэрнийхээ дараа йог бясалгал хий, тэрнийхээ дараа энэ сургалтуудад хамраг. Тэгэхгүй бол та чадахгүй гэж би хэлдэг байсан. Энэ өгүүлбэрээ одоо би цустай холбож тайлбарлах гэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр тэр хүний цусндах стресс буюу айдас нь эмх замраагүй бодлууд нь цуснд нь шингэсэн учраас тэр хүний дархлаа сулраад тэр хүний цусны эргэлт нь багасаад судас нь агшсан байгаа байхгүй. Ийм хүнээс сэтгэлийн гал, биеийн гал, мэдлэгийн гал, эрчим энергийн гал хасдаггүй байхгүй. Тэгэнгүүт тэр хүн чинь зүгээр нэг юм лагаар ч юм уу ямар нэгэн заслуудыг хийлгээд өөрхөдөө нэг нөлөөлөл нь хэдхэн хоног ч юм уу хэдэн сар нөлөөлөл нь буцаал ундаг. Тэгэхээр би эхлээд бүх хүмүүстээ хэрвээ та залбирал хийгээд, хэрвээ та хүслээ бичээд, хэрвээ та итгэж үнэмшээд, хэрвээ та сайн сайхан зөв амьдраад байхад амьдрал чинь бас болохгүй байгаа бол махан биеийнхаа эд эсийг шинчлээ. Юм гэдэг чинь одоо нөгөө арьс ингээд муухай болоод барзаачаар бид нар гуйжуулдаг шүү дээ тий. Гуйжуулж агаад жоохон шим тижэл буюу ингээд нэг юм салфетик маск ч юм уу нэг гоё шим тижэлтэй тос түрхэж агаад мейкап ч юм уу бодолтой хийхээр илүү гоё болдог. Яг тэрнтэй адилхан та өөртөөгөө ажилд сурах хэрэгтэй байхгүй юу? Та өөрийгөө гуйжуулах хэрэгтэй байна. Та юу гэхээр өөрийгөө одоо ингээд та би шинжлэгдмээр гэсэн бодлон шинжлэгдэх гээл, хүслэн шинжлэгдэх гээл, сүнс нь өөрчлөгдөх гээл илүү гоё зүйл, илүү гоё энерги хүсэж байгаа мөртлөө нэг л явцгүй байгаа бол дотоодоосоо ихэл. Юу гэхээр цусны эргэлтээ сайжруул, дотоод халуун эрчмээ одоо өөртөө асаа, халуун хоол, халуун шүл дээрэс нь эрдэс бод шим тижэл буюу нөө тусал
юу гэдэг тэр таны дархлааг шинжилж болдог цусны чи эдис, цагаан айс, улаан айс, плазмыг чи хөгжүүлж, идэвхжүүлж болдог бүх зүйлүүдийг хий. За тэгвэл идэвхжүүлж болох ямар үйлдэлүүд байдیں۔ Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, тэгээд нэмэлт эрдэс бодис гэдэг зүйлүүд байж болж байна. Би яг эрүүл мэнд талаас нь өөр юу байж болохыг мэдэхгүй байна. Миний мэдж байгаа энэ зүйлүүд байна. Юу гэхээр дасгал хөдөлгөөн хийхээр хүмүүс улам гоё болоод байна, улам эрчвчтэй болоод байна гэж ярьдаг. Энэ нь ерөөсөө бидний цусны эргэлтийг сайжруулад нөгөө агшсан байсан цусыг чинь өтгөн бүдүүн болгоод тэр бүдүүн цусаар чинь илүү их цус хурдан одоо эргэлтэн нийцтэй. Хурдан эргэлтгэр чинь таны бие махбод чинь илүү хурдан хугацаанд шинжлэгдэх, өөрчлөгдөх, өөрийнхөө өгсөн эсүүдийг гадагшлуулах, нөгөө шүлсээр нь хөлсөөр нь гадагшлуулах мөн шээсээр нь дээрэс нь тэр гадагшилсан эрдэс бодис чинь буцаага шинээр төлжих боломжтой болж ин гэсэн үг байгаа аахгүй юу. Тэгэхээр нэгтэн би санал болгох зүйл бол та дасгал хөдөлгөөн хий. Хоёрт нь мэдээж эрдэс бодис хоол унд буюу эрүүл хооллолт эрүүл хооллолтоор нөгөө эрдэс бодис шимт хичээлээ авчгаар чинь таны цуснд очих хэрэгтэй нөгөө ус нь нөгөө юу нь одоо юу гэдэг эрдэс бодис шимт хичээлэнд цуснд чи очиод ирэхээр мөн л түрүү хэлсэн цусны эргэлт сайжрна, дархлаа нэмэгдэн та нөгөө өвдөд тавдад босдгүй байсан бол хурдан өөрийгөө эмчлээд хурдан өөрийгөө босгоод ирэх боломж нь бүрэлдээд ирнэ. Ингээд ирэхээр стресс багасаад ирэхээр судас тэл нь инхээр таны биеийн дотор чинь халуун эрчим энерги халуун эрчим энерги үүсгэр чинь та нэг гал шиг болоод тэр ч ажлыг барьж авч хиймээр энэч бизнесийг эхлүүлмээр юунаас жаахгүй юунд зоригтой байх боломж чинь тэндээс үсээд байдаг байхгүй. Хүмүүс намайг ингээд миний ойр дотны 90 тойрны хүмүүс надад нэг зүйлийг хэлээд байдаг. Чи айгүй зоригтой байд юм аа. Чамаас харж байгаа зүйл бол маш их зоригтой байдаг. Яаж энэ зориг чинь чамаас гараад байд юм бэ гэд яриад байдیں۔ Тэгээ тэрийг бол би одоо тухайн үед нь надаас сууж явахад цустайгаа холбож боддгоо байсан. Одоо би ингээд бодохоор энэ чинь миний цустай холбоотой байна. Юу гэхээр би өөрөө нөгөө цусны дотор байдаг айдас гэдэг нь мэдэрдэггүй учраас цусны маань дархлаа ундгүй юм байна. Судас маань агшдгүй юм байна. Эргэлт нь ингээд удаашрдгүй юм байна. Үргэлж цусны эргэлт маань маш хурдтай байдаг учраас би өөрийнхөө бие махбодыг хурдан шинжилчтэй юм байна. Хурдан шинжлэгдээд байгаа зүйлээр шин санаа ч юм уу ямар нэг эрчвчтэй зүйлүүд гардыг байна мөн айдас стрессгүй байхаар зоригтой хүн байх боломж нь хүртэл энэ цусны энерги гэдэг юмтай холбоотой болов уу гэж би ингэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд би энийг танд зүгээр санал болгож байгаа. Би зүгээр ингэж олж мэдчихэж байна. Яагаад энэ мэдлэг энэ нээлтүүд ингээд нээлт гэж хэлэх юм уу, шин санаа гэж хэлэх юм уу, энэ зүйлүүд надаас үүсээд байна гэхээр олон хүнтэй ажиллаж, олон хүний энергийг шалгаж, олон хүний энерги яагаад дунаад байна, яагаад дээшлээд байна гэдгийг таньж мэдэх энэ санаанаас нь л гарч ирдэ. Өөр юу ч биш. Тэрнээс би чинь лабораторитой лаборатори дотор ингээд одоо туршилт хийгээд сууж идэг хүн биш. Миний лаборатори, миний туршилт бол ерөөсөө хүнтэй харьцаж үзээд тэр хүнтэйгээ 2 дахь удаага, 3 дахь удаага, 4 дахь удаага уулзахаар ямар архиц дэвшил гарсан бэ гэдгийг хараад би түүнээс нь ийм байж болох юм шүү гэдэг зүйлүүдийг л гаргаж ирж байгаа. Тэгэхээр би шууд шинжлэх ухаанч байдлаар би бол одоо энэ бол 100% үнэн гэж хэлээгүй эндээс авахыг аваад мэдхийг мэдээд таних таниад ингэж ажиллаараа гэдгээ та нартаа дахин сануулад байгаа. Ойлгох гэж байгаа хүмүүс бол ойлгочих байх. Магадгүй бас ойлгохгүй хүмүүс одоо энэ шинжлэх ухаанч биш хүн юу яриад байгаа юм бол гэж гайхахыг би үгүйсэхгүй. Гэтэ яагаад болохгүй гэж хүн мэдсэн зүйл яагаад хуваалцаж болохгүй гэж тэр утгаараа би өнөөдөр та нартай өөрийнхөө одоо хөтөлж явуулдаг пэйж утсаараа дамжуулан явуулаад байгаамаа. За ингээд өөрийгөө апдейт хийх боломж бидэрт одоо цусаар дамжуулан өдөр бүр сар тутам жил ирэх тусам байдаг юм байна. За тэгвэл нөө донтолт гэдэг юм яри те. Айл болгонд ингээд би түрүүн өмнөх лайваар ярьсан айл болгоноор ороод амьдралын сонсон чинь ер нь нэг айл болгонд нэг донтцсон те мөрөдөө толгонд донтцсон ч байд юм уу, архинд донтцсон ч байд юм уу, ямар нэг юм донтцсон хүмүүс байгаад байд юм байна. Гэхдээ энэ донтолт гэдэг юм чинь нийгмийн одоо хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ те. Хуваар одоо тодорхойлоод бодох юм бол маш их хувийг эзлээд байгаа. Миний хувьд айл болгонд баг нэг тийм асуудалтай нэг бол арх, нэг бол хар тамхи, нэг бол одоо тийм мөрөдө толомч юм аюултай юмнуудад донтцсон хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэр донтолттой хүмүүс над дээр ирж үзүүлээд тэр одоо донтолттой хүмүүс нь биш юм аа гэхэд тэр донтолттой хүмүүсийн хажууд нь амьдардаг хүмүүс надаас асуугаад идэв. Яаж энийг болиулах вэ гэд. Би яг төгс шийдэл төгс юм хэлж өгч чадахгүй өөрийнхөө мэддэг хэмжээнд чаддаг хэмжээндээ тайлбаруудыг тавьдаг байсан. Гэтэ одоо би ингээд ойлгохоор энэ хүмүүсийн ч уг нь бие организмын дотроо нэг үлрэл буюу 3 сар тутамд апдейт хийгээд шинжлэгдэж юм байна штэ. Тэр апдейт хийгээд шинжлэгдэж байгаа тэр цаг мөч, тэр тайм тэр хугацаанд нь зөв ажиллаж чадах юм бол илүү үр дүн авах боломж бас байж болох юм шүү гэдэг зүйлийг би бодоод байгаа байхгүй юу.
Ойлгоод байна гэх юм уу. Тэгэхээр нөгөө хүмүүсийн чинь одоо нөгөө ингээл ямар нэгэн одоо хар тамхинд ч юм уу донтцсон хүмүүсийг цусыг нь шүүдэг те, цусын шүүх хэмжлэгээ хийдэг, цусыг нь одоо сольдог те. Эн чинь яагаад ингэж байгаа юм гэхээр цусны эргэлтийг нь дэмжиж, тэгээ цусны дотороо бохир одоо элементүүдийг нь хурдан хөөж гаргаад цус нь өөрөө өөрийгөө апдейт хийх, өөрөө өөрийгөө идэвхжүүлэх төр боломжоор нь эмнэлгийн эрүүл мэндийн салбар дэмжиж өгöd байгаа юм байна гэж би ойлгож байгаа байхгүй юу. Ингээд энэ эрүүл мэндийн салбар ингэж дэмжиж өгөнгөт юу эрэхтэй вэ гэхээр хүн чинь ганцхан махан биегүй байхгүй юу. Ганцхан махан биесээ цусаас шүчээл зүгээр ингээд апдейт хийгчлэх гэсэн үг биш. Эсвэргээрээ бид нар сүнсэн биетэй, бид нар тархин биетэй, тархиараа тэр хүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юу вэ гэвэл би үнэхээр нэг юмд одоо балансаас хитрээд донтчоод байгаа юм байна. Тэгэхээр би энийг болох ёстой, стоп болгох ёстой, би өөрчлөх ёстой гэдэг тархины хувьд зөв команд хэрэгтэй. Сүнслэг мэдлэгийн хувьд өөрийгөө итгэжүүлж ямар нэгэн зүйлд одоо итгэж үнэмшиж өөрийгөө хамгаалах хүч, дэлхийн тэнгэрлэг энергийн хүч байдаг гэдэгт итгээд даал тухамсартай холбоотой мэдлэгийг бас давхар судлах хэрэгтэй. Ингээд давхар одоо даал тухамсарт байдаг мэдлэгийг судлаад бие махбодоо апдейт хийгээд шинжилэлт хийгээд тархиндаа өөрөө команда зөв өгөөд би болох хэрэгтэй, би өөрчлөгдөх хэрэгтэй команда одоо энэ командыг өгөөд энэ гурван зүйл баланснд тэнцвэртэй байж иж энэ зүйл чинь дэмжигдэх юм байна гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол нөгөө нэг одоо цус чи идэж ууж байгаа бүх юмыг бидний одоо үүргэн тэр юм чинь бидний эдээс яс мах цус чөмөг тарих бүх юмд нь дамжуулчт юм байна л та. Тэгэхээр хүн юу идэн юу амруугаа хийн тэр бүхний чинь цус чи ингээд бүх зүйлд нь дамжуулаад өгчөж байгаа. Хэрвээ та хор идэл домтогч бодис идэлээвэл тэр чинь бүх бие махбод тарих эд эсрүүч шингээд орчин цус дамжуулаад өгчнө. Ингээд дамжуулж өгдөг ч гэсэндээ тэр цус өөрөө ухамсаргүй энэ сайн энэ муу гэж ялгах чадваргүй ч гэсэндээ цусны өөрөө шүүж гаргаад дахиад шинэ улаан эс бүтнэ. Дахиад шинэ цагаан эс бүтнэ. Дахиад шинээр бий болох боломжтой учраас хүн дахиад сэтгэл санааны хувьд өөрийгөө шууд апдейт хийгдэх буюу шинжлэх боломж байна гэж би хараад байгаа байхгүй. Ийм байж чадах юм бол бид нар ийм байхын тулд бид нар бас одоо тодорхой хэмжээнд юу эрэхтэй байна вэ гэхээр эрчимтэй хөдөлгөөн, эрчимтэй эрүүл хооллолт, эрчимтэй гүн амьсгал буюу нөгөө бясалгал, эрчимтэй сэтгэл санааны өөдрөг үзэл бодол өөдрөг. Гэтэл бид нар нийгмээрээ ерөөсөл хүний амьдралыг шүүгээ суугаад байна шүү дээ. Тэр хүн болж гин, тэр хүн болохгүй байна, тэр хүн зөв, тэр хүн муу гэх. Хүний амьдрал руу та энэ амьдралынхаа таймыг буюу танд олгогдсон тодорхой цаг хугацаагаа хитрхи ингээд фокуслаад анхаарад хүний амьдралыг сонсоод байвал та өөрийнхөө амьдралыг хизээж өөрчилж чадахгүй байхгүй. Тийм учраас бид нар аажмаар шинжлэхдэх ёстойгоос гадна энерги урсгалаа аажмаар сайжруулах ёстой. Танд буюу таны гэр бүлийн хүнд хайртай дотны хүнд чи ямар нэгэн донтолт байвал бие махбод талаас нь цусаар нь, ухамсар талаас нь зөв команд, сүнслэг талаас нь мэдлэх хэрэгтэй юм байна гэж би ойлгоод байна. Би ингэж одоо мэдэрч байна, ингэж мэдж байна гэх юм уу да. Тэгэхээр улирал бүхэнд бид нар өөрчлөгдөх боломж байд юм байна. За, өнөөдөр ингэж 2026 он гарчлаа. Өнөөдөр 2 сарын 27 юм байна. Эхний 3 сар аль хэдийн өнгөрчлөө. Тэгэхээр эхний улирал бидрт өөрчлөгдсөн. Одоо энэ 3 сар буюу нэг улирал өөрчлөгдөх энэ мөчлөгдөр биднэрт бас апдейт хийгдэж байгаа. Бидний бие чинь бидрээс үл хамааран өөрийнхөө цусыг шинжилээд, улаан эсээ, цагаан эсээр шинжилээд ингээд өөрчлөгдөж байгаа. Энэ үед бид нар яадаг вэ гэхээр жоохон ядраад байгаа юм шиг, нойр хүрээд байгаа юм шиг, өлсөд байгаа юм шиг, илүү хидмээр байгаа юм шиг мэдрэмжүүд төрөөд идэм байна л та. Тэрийгээ бид рөө хавар боллаа, хаваршлаа, ядарлаа, намар боллаа, инглээ тэглээгээ яриад идэг тийм үү. Гэтэл энийгээ бид нар арай өөрөөр харах цаг болсон юм байна л да. Юу гэсэн үг вэ гэхээр хавар болоод ингээд та ядраад нойрч хүрээд унтмаар санагдаад байгаа бол та үүнийг миний бие апдейт хийгдээд дотроос нь эдс нь шинжлэгдэж байгаа юм байна. Нэг улирал дуусаад дараагийн апдейт, дараагийн шинэ амьдралын урсгалаа сайжруулах боломж минь надад ирж байгаа юм байна гэд энэ үед нь юугаар дэмжиж өгөх ёстой вэ гэхээр эрдэс бод шимт хижээл хоол орно. Нөгөө тусал тариа юу гэдэг тэр нэмэлт бүтээгдэхүүнээр нь дасгал хөдөлгөөнөөр нөгөө сэтгэлзэн өөдрөг байдлаар нөгөө инээмсэглэл, нөгөө хайр, нөгөө хүч, нөгөө дотоод гал гэдэг зүйлээ идэвхжүүлж явах хэрэгтэй байна л та. Ингээд идэвхжүүлээд ирэхээр бидний ухамсартайгаар бид нар амьдралаа контролдож чадаад байгаа байхгүй. Өнөөдөр хүртэл бид нар юу яриад байдаг вэ гэхээр амьдралаа гоё удирдахын сантай, аз ерөөлөө удирдахын сан бид нар өөрсдийгөө шинжлэхээс нь л гэж яриад байгаа зү. Тэгвэл бид нар энэ өөрийгөө шинжлэхийн тулд бид нар ухамсартайгаар шинжлэхийн тулд махан биеийн онцлогийг бас мэдчих хэрэгтэй байна л да. Махан биед нь нэг улирал ирэхээр өөрч шинжилт ирээд улаан цагаан эсэн шинжлэгдээд байгааг мэдэхгүй бол та хизээч энэ боломжийг ашиглаж чадахгүй. Гэтэл нөгөө сүнслэг багш нар ярьдаг шүү дээ. За өнөөдөр дэлхийн ертөнцийн хувьд айгүй гоё эрчим энергитэй өдөр байна. Энэ өдөр залбирлаа бичээрэй. Энэ өдөр бясалгалаа хийгэрэй гэж яриад байгаа нь юу вэ гэхээр гадны буюу дэлхийн ертөнцийнхөө эрчим энергийн хамгийн эрчтэй, хамгийн энергитэй, хамгийн одоо эрчим энерги ялгарсан өдрийг танд яриад байна гэсэн үг. Гэхдээ
бид нар бол байгалийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Тэгэхээр бид нар гадны хамыг мэдж байгаа бол дотоод юмас мэдчих хэрэгтэй байна. Дотоод миний цуснд одоо юу болж байгаа? Миний сэтгэл санаанд юу болоод байгаа? Айц стресс байна гэдэг бол айж маажмаар өөрчлөгдөхгүй бол та болохгүй, та юу ч хийж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр айц стресс гэдэг юмыг нүдэ нэгээд амьсгалаа гүн аваад хүний биеийн доторх цусаа цэвэр урсгаж сургах хэрэгтэй юм байна. Амьсгалыг зөв авч иж энэ цусны чи эргэлт тас нөгөө төгжрөлгүй, тагларлгүй явах юм байна л та. Тэгэхээр энэ цус гэдэг юм чинь бас бидний амьсгалтай ч холбоотой юм байна, идэж ууж байгаатай ч холбоотой юм байна, дасгал хөдөлгөөнтэй ч холбоотой юм байна. Ингэж шинжлэхдэх юм байна. Ингэхгүй бол нөгөө шинжлэхдэхгүй те яг л нөгөө байдгаараа байгаад байдаг. Гэтэл уг нь бид нар ингээл юу ч хийгээгүйсэн ч гэсэн хаяа нэг юм гоё гинт ингээл сэргэж ирдэ шүү дээ. Гинт сэргээл, гинт гой болоод, гинт ингээл айгүй ирчвчтэй юу ч хийсэн зөрөгтэй болоод идэх нь амьхандаа бие организм дотор маань шинжилт явагдаад байгаа болохоор тэгээд байгаа юм байна л та. Гэтэл нөгөөдхөө ухамсартайгаа, тархитайгаа, командтайгаа холбож чадахгүй болохоор хэдэн өдргөө ирчвчтэй яжсанаа болоод хэд хоногийн дараа ирчвчгүй болоод яваад байгаа юм байна. Тэгэхээр энэ нэг улирал тутамд буюу жилд бид нар 4 удаа өөрсдөө шинжлэх боломж байна гэж би өөрийнхөө хувьд яг харж байна. Эрүүл мэндийн салбарын хүмүүс юу гэж би энийг дэмжих юм уу, дэмжихгүй юм уу, ойлгохгүй юм уу би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний талаас бол цус гэдэг ийм бүтцтэй, ийм организмтай, ийм дистралтай ажилт юм бол энийгээ сүнслэг талаас нь холбочвол ийм боломжууд байж болох юм шүү гэж хараад байгаа. Тэгэхээр та нэг жил 4 удаа өөрийгөө апдейт хийх буюу 4 удаа өөрийгөө цоо шинээр гоё өөрчлөх боломж байгаа даа л та. Эхний улирал нь энэ жилдээ бол ингээд дуусж байна. Хоёр дахь улирал руугаа бид нар буюу хавар цаг руу орж байна. Энэ хавар цаг руу орох үед танд дасгал хөдөлгөөн, эрдэс бодис, шим тижэл, цусныхаа эргэлтийг, цусныхаа одоо энэ судсыг илүү хурдан ирчвчтэй ажиллуулах үйлдэл хэрэгтэйгээс гадна энэ дээр нэмээд зөвхөн бие гихгүй шүү те. Тэгэл явчихаар хүн чараа нэг л ямиг л дагаад хийчихээр болохоо ачаад байгаа байхгүй. Гурвуулангийн хамтд нь хийн. Сүнсэн бие, тархиндаа команда өгнө. Өөртөө зөв бодлогуудыг, зөв зорилгоодыг, зөв төлөвлөгөөнүүдийг гаргаж ирнэ. Дээрээс нь сүнслэг мэдлэгч нь таныг байн хоол шиг тань руу орж явах хэрэгтэй байхгүй. Сүнслэг мэдлэг буюу нүдэ анхаар харагдахгүй байгаа мөртлөө мэдрэгдээд байгаа тэр мэдрэмжүүдийг өөрлөгөө оруулах хэрэгтэй юм байна л да. Ингэжээж гүн гүнзгий сүнслэг өөрчлөлт буюу гүн гүнзгий урсгал боловсрох юм байна гэж ингэж би бодож ингэж харж ойлгож ийн гэх юм уу. За тэгээ энэ дээр яг та өөрийнхөө гой ах зүйлийг авч иж болно. Гинтийн өөрчлөлтүүдийг хүмүүс аягүй хүсдэг. За жишээ миний тэргэл сарны нууц групп буюу тэргэл сартаа өдөрш хамгийн нэг сард нэг өдөр ингээд эрчим энерги өндөр байдгаа гэж бид нар үздэг. Дард ухамсар буюу одоо тий энэ нүдэнд харагдахгүй ертөнцтэй хамгийн ойр байдаг гэдэг өдөр одоо залбирал мөрөл хийдэг хүмүүсийн нууц групп гэж байна л да. Тэр дотор байдаг хүмүүс маань зарим нь гайхамшиг мэдэрдэг. Зарим нь юу вэ гэхээр миний амьдрал залбирч эхэлснээс хойш, мөргөж эхэлснээс хойш, нас аргастаа талархаж эхэлснээс хойш, тэднэртэй ерөөл гэрчлэл хийснээс хойш ийм гоё өөрчлөлтүүд гарлаа гэд. Зарим хүмүүс нь өөрчлөлтүүд айгүй бага гараад байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө таны дотор эргэтэн систем дархлаач унтсан, судасны ч агшил багассан, цус чинь хөрчгсөн. Дээрээс нь та ерөөсө цусаа халуун болгох, хурдан эргэлдүүлэх, хурдан апдейт хийх, шинжлэх үйлдэлүүдийг хийхгүй маршрутаа явчихсан юм шүү дээ. Ингээд яваад ахаар чи хүч байхгүй. Таны хийж байгаа ямар ч зүйлүүдэд огцом хүч байхгүй, удаашралтай хүч байхгүй, зөрчилтэй илрээд байдаг. Юу вэ гэхээр нөө гаднаа ингээд хүслээ бичээлтэй, гаднаа залбирч мөргөөл эдэ будаг ургал айгүй их засал дом юу гэдэг янз бүрийн бүр юм хийгээд байна гэдэг дотоод өөрчлөлт байхгүй. Дотоод нөгөө үргэлж айцтай байдал нь өөрчлөгдөхгүй байгаад хахаар амьдралын үйл явдлууд тань тохиолддог нэг асуудлууд тань дуусахгүй, зогсохгүй, аимшигтай байгаад байгаа юм шүү дээ гэдгийг би бодоод байна гэх юм уу. Тийм учраас та нартаа гэрчилж, илчилж хэлж байгаамаа. Тийм учраас айх шаардлага байхгүй байна. Бид нар чи ерөөсө өрнөөсөө ч айх хэрэггүй, донтолтоос ч айх хэрэггүй, гэр бүлийнхаа травматай асуудалтай харилцаанаас ч айх хэрэггүй. Яагаад гэвэл бидэрт жилдээ 4 удаа апдейт хийх боломж байна. Мөн энэ цус гэдэг зүйлийг энерги гэдгийг ойлгох нь чухал байна. Үүнтэйгээ махан бие буюу физиолог талаасаа, бие физиолог талаасаа, сүнслэг талаасаа хавсарч ажиллах ухаан хэрэгтэй байна. Энэ зүйлүүдтэйгээ ингээд ажиллаж байгаа юм бол та нэг юм лагш шаварт ингээд гаццсан юм шиг тэр шавраасаа гарах боломж байгаа гэдэг. Энэ шаварт ингээд ямар нэг юм зоогдчихоор татаад ахаар улам л зоогдоод байдаг тийм үү. Эсвэргээрээ биеэ сул тавиад мэдэрчгээр одоо мултарч гарах боломжтой байдаг гэдэг нь биеэ сул тавь гэдэг нь өөрийгөө ажиглаа гэсэн үг байхгүй. Таны бие өнөөдөр халуун байна уу? Эрчим энерги бүрлдэж гин үү? Гар чин халуун байна уу? Хөл чин халуун байна уу? Бие махбод чи энэ тэндээ бадараад байгаа юм шүү дээ. Энд чинь тэгвэл цусны эргэлт чинь багасчаад өөрчлөгдөх гээд шинжлэхдэх гээд та нөгөө дэмжиж өгөх ёстой юмнуудаар нь дэмжиж өгөхгүй байгаа юм шүү дээ, тий. Тэгээд зарим хүмүүс хараа ухамсарлаж хийсэн зүйлийн үйлдэл 2 дахин 3 дахин илүү байдаг байхгүй. Хүмүүс яг нөгөө эрүүл хооллол, дасгал хийгээл, тусал тариа хийлэгдэх хүмүүс байж болно. Гэхдээ энийг ойлгож чадахгүй байгаа нөө ухамсараараа юу
биед нь юу тохиолдоод байгаа, ямар процесс өрнөд байгааг ойлгохгүй болохоор энийгээс ашиглаж чадахгүй байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас би энэ талаас нь цус гэдэг юмны энергийн урсгал талаас нь та нартай хэлээд ойлгуулад өгчих юм бол хүн нөгөө бие дотроо юу болоод байгааг илүү олж мэдээд анзаараад ингээд өөрчлөлтийг илүү хурдан, илүү сайн, илүү одоо их байдлаар хүлээж авах юм болов уу гэж ингэж би ойлгосон юм аа. Ингээд би ойлгоод байгаамаа гэдэг шиг тийм ийм зүйлүүд байгаад байна. За дээрэс нь бэлэгдлийн чанартай юм хийгээд байдаг байхгүй хүмүүс. Зүгээр одоо ингээл за ийшээ гараад нэг одоо баруун зөв рүү идэ бодоо өргөчөөр өгөхөр за юу ч мэдрэхгүй, юу ч ойлгохгүй, ямар ч зориггүй зүгээр л нэг юм цацаал асгаал тэгэл болчлоо гэдэг ийм хуурамч итгэл үнэмшилтэй байдаг байхгүй хүмүүс. Ийм одоо гүн гүнзгий биш те. Гэтэл хараа энэ бидний залбираад байгаа, мөргөөд байгаа, бичээд байгаа, дуулаад байгаа, дээрэс нь тарин гэдэг юмыг уншиж сурах гээд байгаа энэ мэдлгүүд чинь өөрөө суурнаасаа цустай минь, ястай минь, чүмхтэй минь, бие махбодтой минь холбоотой зүйлүүд байгаа байхгүй. Тэрийг бүр сайн мэдчих юм бол та дүл байсан бол гал болох боломжтой. Та гал байсан бол бүр бадрах боломжтой. Ингээд тэгэхээр аз жаргалтай байдал буюу нөх хүзрийн модууд бүгд танд байна. Хоёр хүн жокер ирчихээр би ялхан тодорхой байна гэдэг нэг хүмүүс нэг хүзэрдэж явахдаа тэгж боддог штеп. Гэтэл мэдлэггүй хүмүүс бол хүзрийн бүх мод ирсэн ч ялагдчихдаг тийм үү? Арга мэгтэй хүмүүсд. Тэгэхээр бид нар чи хүзрийн мод байсан ч ашиглаж чадахгүй байгаа нь ерөөсөө юм гүн гүнзгий мэдлгүүд нь дутуу байгаад байгаа, задаргаанууд нь дутуу байгаад байгаа болохоор ингээл оршин яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бидний аз жаргалтай амьдрал гэдэг зүйлийг анзаарч мэдхийн тулд бие махбодоо судлах хэрэгтэй байна. Ус гэдэг нь юу юм? Цус гэдэг нь юу юм? Бидрээс гараад байгаа, ялгараад байгаа гадагшилтыг юмнууд нь юу юм? Дотгошоо ороод байдаг юмнууд нь юу юм? Бид нар юуг шингээх ёстой, юу гадагшлуулах ёстой гэдэг мэдлэгтэйгээ хавсраад явах юм бол нөгөө хүлээж байгаа зүйлүүд чинь бий болох нь илүү хурдцтай бий болох боломжтой юм байна л да. Амьдралаа ингээд бид нар тал талаас нь өөрчилж болж гин тарих бодлоо өөрчилчгөөр бидний зорилгод өөрчлөгддөг, сүнсэн бие итгэл үнэмшлэгээ өөрчилчгөөр бидэрт хамгаалтууд бий болдог. Дээрээс бид нар бие махбодоо ойлгочхоор бие махбодоо апдейт хийгээд илүү залуужуулах боломжтой. Хүн нас ахих тусмаа улам залуу харагдах боломжтой гэж би танд одоо хэлэх юм бол та итгэх итгэхгүй. Юу яриад байгаа хүн болгон нас хөгшрөх тусмал хөгшөрдөө штэ гэж хүмүүс хөвчлэн хэлхэл байх л та. Гэхдээ үннийг хэлэхэд бидний энэ задаргаанууд ингээд явагдаад те бидний тарих мах яс мах цус энэ бүх зүйлүүдийн задаргаанууд явагдаад бид нар өөрийгөө дотроос нь махан бие талаас нь тархин бие талаас нь сүнсэн бие талаас нь таниад мэдчих юм бол өнөөдөр бид нар цаг хугацаа явах тусам улам илүү сайжрах, улам илүү залуужих, улам илүү нөхөн төлжих боломж болцоо байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг л ойлгох нь одоо бидний хувьд айгүй чухал байна. Ингэжээж бидэрт гайхамшиг үүсэх юм байна. Ингэжээж бидэрт гинтийн өөрчлөлтүүд орох юм байна. Ингэжээж бидэрт дахин хизээж унаал байхгүй дахин өөрийгөө өөрчлөх боломж байгаад байна гэж би ингээд хараад байгаамаа. Энийг та бүхэн өөрөө хүлээж авч чадчихэв нөө сонсохоор одоо итгэл үнэмшил мэдрэмж төрж гинүү гэдгээрээ одоо өөртөөгөө анализ дүгнэлт хийгээрээ. За тэгээд нөө айц гэдэг зүйл хин нэг санах ч юм уу өөртөө ихтгэлгүй болох ч юм уу ямар нэгэн ирээдүйдээ айцтай байхаар тэр чинь цуснд орчт юм байлээ. Стрессийн энерги гэдэг юм чинь цусны дотор байдгийн байлээ. Тэгээд ирэхээр хүн чинь айгаад ирэхээр цус нь улам агшаал агших тусмаа удаашрал хөдөлгөөн нь удаашрах тусам хөрөөл хөрөх тусам айцтай хүүтэй энерги болчихж байгаа байхгүй. Таны нүүрнэр чи хизээч амьд хүнээс ялгардаг нөгөө нэг улаа бутарсан хацар гэж ярьдаг шүү дээ. Улаа бутарсан эрүүл хүнээс ялгардаг тийм гой халуун өрчин мэдрэгдэхэ болчдөг. Нэг юм цонхисан, нэг юм ирч хүчгүй те хувхай цайсан болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг чинь бид нар сэтгэл хөдлөлөөрөө өөдрөг байдлаараа идэвхжүүлэх боломжтой. Юу вэ гэвэл нөгөө эрүүл мэндийн салбар ярьдаг шүү дээ. Хүмүүс нөгөө нэг юм эдгэрэлтэнд 100% сэтгэл зүйн нөлөөлдгөө. Зарим хүмүүс би эдэгнэ, би амьдрнаа, би цаашаа явна гэсэн итгэлтэй хүмүүс бол эмчилгээг аягүй урд хүлээж авдаг бол би идэхгүй, би одоо өгөх гэж юм, би өөртөө надад найдар байхгүй гэсэн хүмүүс бол итгэл үнэмшил буюу эдгэрэлтийг маш удаан авдаг. Энэ нь юун дээр батлагддаг вэ гэхээр хараа Дэлхийн 2 дугаар дайны үед Гитлерийн нөгөө нэг казарм байгаа л Гитлер нөгөө маш олон ингээл еврей хүмүүсүүдийг алаалтай хоморглон устгаал аимшигтай түүхийг дэлхий дээр бүтээсэн. Тэр түүхээс үүдэлтэй тэр казарм буюу тэр одоо хорих лагерт хоригдчихсэн хүний бичсэн шүн гэдэг ном байдаг. Би энэ номны талаар бас нэлээ хэдэн жилийн өмнө хийжсэн лайв дундаараа ярьж байсан. Тэр шүн гэдэг ном бол дэлхий дээр зарагдсан Байбл буюу Библи, Есүс Христийн Библиэс яг дараа нь орсон хамгийн их борлуулалттай номоор шалгарч байсан ном юм бэлээ. Тэр шүн гэдэг номон дотор тэр хүн тэр хоригдож явахдаа тэр казарм дотор тэр Гитлерийн цэргүүдэд ялагдж яргалуулж явахдаа мэдэрсэн бүх мэдрэмжээ бичсэн байдгаас гадна тэр хүн энэ казарм буюу энэ хориг лагераас амьд үлдсэн хүмүүс ерөөсөө амьд үлдсэн 30% л амьд үлдсэн юм байна л та. Тэр амьд үлдсэн 30 хүн дотор итгэл үнэмшилтэй залбирдаг бид нар амьд үлднэ гэж бодож исэн хүмүүс л амьд үлдсэн юм байлээ. Хамгийн эхлээд итгэлээ алдсан хүмүүс хамгийн их хэлж өгсөн байлээ гэдэг тийм хэсэг орсон байдیں۔
За энэ нь өөрөө бидний саяны миний ярьсан юмыг баталж болохоор байгаа байхгүй юу гэсэн үг вэ гэхээр биднэрт итгэл үнэмшил байж ээж би идэгрэн би өөрчлөгдөн би шинжлэгдэн гэдэг энэ одоо бодол буюу эрг тэнгэрлэг ийм одоо хүчтэй бодол чинь өөрөө гайхамшиг бүтээт юм байна л да. Энэ гайхамшиг чинь биднийг итгээгээд байгаа байхгүй бидрийг өөрчлөд байгаа байхгүй бидрийг аз жаргалтай сайн амьдрах боломжтой байлгаад байна. Гэтэл бид нар байнга цусны дотор айцыг мэдрээд цусныхаа эргэлтийг байнга удаашруулад дотор халуун энерги байнга хөргөөд байна. Яагаад? Нийгмийн харалтаа. Нийгэм дотор дандаа айцтай мэдээлүүд байна. Тэр нь үгчээ, тэр нь тэрийг одоо хохироож, гимтээж, тэр хүн тийм муухай хүн байсан байна. Тэр шиг муухай турших хүн байгаагүй юм байна гэл те. Байнга юм асар аимшигтай мэдээлүүд тархацчихсан учраас тэр мэдээлүүдийг бид нар автоматар сонсоод байгаа учраас та айхыг хүсэхгүй байсан ч таны бие дэрэгтэн цус чинь айгаад байгаа байхгүй. Цусны дотор тэр айц гэдэг юм чинь шингэчээд байгаа байхгүй. Ингээд шингэчээд байхаар таны биений чинь одоо цусны эргэлтэнд саадчруулаад байгаа байхгүй. Цусны эргэлт чинь удаашрал, дархлаа чинь сулраал, айц давтаал, бие чинь хөрөөд ирэхээр хүн чинь хажууд гаргалнаасаа уртлаа. Биеийн юм хүүтөнтэй ямар ч ирч хүчгүй болсон хүн чинь айгуугаа ирч хүчтэй байж чадахгүй байхгүй. Юу гэхээр нөгөө ингээд ийм хүүтэн даарцсан мэдрэмж хүнийг нэг муухай хундин штэ тий. Өрөө хүүтэн бол хүн юу ч хийж чаддгүй те. Ингээл дараал чичрээл суугаад байдагтай адилхан амьдралдаа бид нар тэгж хандаад байгаа байхгүй. Айгаал чичрээ суугаад байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ ухамсар гэдэг зүйл өөрийнхөө амьдралын фокус гэдэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй юм байлээ. Юу гэхээр нийгэм бие биеийнхээ амьдрал, бие биеийнхээ муу сайныг хараад өнгийгөө л тэр хүн тэгж гин энэ хүн үхэж гин гэдэг юм сонсохоосоо илүү өөрийнхөө амьдрал руу өнгөх хэрэгтэй байгаа байхгүй. Өөрийнхөө энерги рүү, өөрийнхөө цусны урсгал руу, өөрийнхөө ирч хүч рүү, өөрийнхөө дотоод гал руу өнгийжж энэ зүйлүүдийг сайхан болгоод та сайхан болоод би сайхан болоод бид нар сайхан болчих юм бол энэ нийгэм ч угаас өксөн үсээгүй оршуугаараа өөрчлөгдөл явах юм байлээ. Тэр хүн өөрчлөгчөөсөө тэр л өөрчлөгдөхгүй бол хамгийн муухай нь гэж ярихынхаа оронд өөрийгөө өөрчилжүүл тэндээс ялгарсан давтамж чинь амьдралд нөлөөлөд таны тойрогт нөлөөлөд таны мэдрэмжинд нөлөөлөд явах юм байлээ л дээ. Тэгэхээр яг би намаа ингэж ярихаар бүх юм өөрчлөгдөн гэж байхгүй л байх. Гэхдээ нэгэн ч гэсэндээ ингэж дуурж ийш, нэгэн ч гэсэндээ өөрийнхөө мэдсэн зүйлийг хуваалцчихж энэ бүхэнд бас нэг өөр гаргалгаанууд гарч ирдэм болов уу гэж ингэж боддیں۔ Би гэхдээ хинэгч буруутгадаггүй. Хүн алдаатай ч амьдарч гэнэ үү? Тэр хүний алдааг хин нэг хараа шүмжилж гэнэ үү? Тэр шүмжилж байгаа нь муу сан гэж юус ярих гаагүй. Тэр хүний л сонголт, тэр хүний л өөрийнх нь одоо үзэл бодол шүү дээ, тэ. Гэхдээ яг одоо та бас өөрөө бодож үзээрэй. Өмнө самантай орчлын ертөнцийн өмнө самныг хайгаал левел өмнө самуул таны амьдралд гарч ирээд байна. Та айцтай сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийг хайгаал левел тэр хүмүүсийн чинь л хүрээлэл таныг бий болгоно. Гэтэл та галтаа, ирч хүчтэй, сэтгэлээр унахгүй, дээрэс нь өвдөлтөө эдгэж чаддаг, өвчнөө апдейт хийж чаддаг, өвчнөө эдгэж чаддаг, өөрийгөө контролдож чаддаг, тэ. Ийм цэг, ийм тойрогт байх юм бол та ч гэсэн өөрийгөө эдгэж чадна, та ч гэсэн өөрийгөө сэргээж чадна, та ч гэсэн өөрийгөө сэтгэл хөдлөлөө үргэлж шинжилж чадах юм байна л гэж би одоо энэ зүйлүүдийг ойлгоод байна гэх юм уу, ойлгодог байсан, ойлгосоор ч ирсэн. Одоо би гэхдээ энийг илүү бие махбод талынх нь асуудал та холбож ярьж байгаагаараа би өнөөдөр энэ сэдвэрээ бахарч байгаа. Юу гэхээр миний мэдхийн энерги урсгалыг цустай ярьсан сэдв өмнө би л сонсч байгаагүй Монголын ярьж байгаа багш нараас. Тийм учраас бас ингээд энэ зүйлийг анх удаа ингээд таньж өгж байгаа, өөрийнхөө мэдрэмжийг чөлөөтэй илчилж чадж байгаа юм болов гэж ингэж харж байна. Гэхдээ мэдхгүй би үнэхээр одоо тэгж судалсан юм уу, ярьсан мó гэж үнэхээр хайж үзвэл харсаа мэдхгүй л ямар ч тийм. За уран зөгнөл гэж байдаг тийм үү? Уран зохиолын уран зөгнөлүүд одоо роботууд бий болно, компьютерүүд бий болно, гар утас гэдэг юм бий болно гэж нэг 100 жилийн өмнө бол бүгдөө л уран зөгнөл байлаа. Гэтэл одоо бүгдөө биелээ олчихсан байна. Гэтэл одоо бид нар хүн өөрийгөө эдгэж болох боломжтой юм байна. Өөрийгөө хуваарлт юм байна. Бид нар чи асар хүчтэй байна гэдгийг одоо сонсохоор уран зөгнөл юм шиг сонсогдож байгаа боловч эн чинь тодорхой хэмжээний одоо амьдралын хугарлууд явагдаад ирэхээр дэлхийн ертөнцийн жамьяас явагдаад ирэхээр эн чинь бодит зүйл болох байхгүй. Энэ бодит зүйлийн анхдагч нар нь та байгаа байхгүй. Та буюу бид нартай энэ зүйлүүдийг анхдагч орон зайг бий болгоод анхдагч хэлбэрээр сонсоод мэдээ таниад урагшлаад нэг цамхаг байсан бол суурийг бид нар та надтай би тантай хамт бий болгоод байгаа байхгүй. Тэгэхээр нэг бодлын айгуугаа ингээд азтай ч юм шиг тий энэ бүхнийг ингээд хайраар ойлгож авч чадж байгаа нь би бидэд дамжуулж чадж байгаа энэ нийгэмд амьдарч байгаа нь би энд сууж байгаа мөртлөө тантай хамт суугаад ярилцаж чадж байгаа энэ боломж нийгэм одоо бүхэл зүйлүүдэд талархах хэрэгтэй байх л та. За ингээд төвшин гэдэг зүйл бол өөрчлөгддөг юм байна. Хүний цус яс эд эс маань өдөр болгол бидэнд хайртай юм байна. Бидрийг шинжилээл өөрчлөөл бидрийг ингээд тий тарих одоо юу гэдэг тарих яс мах цус эд эс чүмэг чинь бидний төлөө л амьдраад байгаа юм байна.
хүрэх юм. Бидрийг ингээд амьдруулах гад, бидрийг шинжлэх гээд өдөр болгон дотроо хүрэх юм 24 цаг 7 өдөр тасралтгүй ингээд хөдлөөл те нөө цус маань өдөр болгон шин цус, шин одоо эдис, шин улаан эс, шин цагаан эс бүрлдээл байгаа юм байна. Баг. Гэхдээ энэ бол ерөөс ичээд байгаа байхгүй. Гэтэл бид нар ингээд ичээдээ хүлээгээл те ямар нэгэн бурхан ч юм уу энд тэндээс гарч ирэл шүүгээл там деважн руу хуваах гэж байгаа юм уу? Эсвэл ингээд ямар нэгэн гинт нэг хүн нисдэг хүн гарч ирдэг ч юм уу те нэг юм херо баатар гарч ирэл бидний нийгмийг аврагч байгаа юм шиг юмнуудыг өргөлж хүлээгээд байдаг. Үгүй шүү. Ичээд гэдэг чинь та байна. Таны дадал зуршил байна. Таны биетэйгээ тархитайгаа сүнстэйгээ ажиллаж байгаа ухамсар байна те. Энэ зүйл чинь ерөөсөө ариун хэлбэрээр танд айл хэдийн олгогдчихсан байна. Энэ ариун хэлбэрээр олгогдчихсан зүйлийг өөрчилж чадахгүй байгаа, шинжилж чадахгүй байгаа, апдейт хийж чадахгүй зогсон ойлгосон хүн бас та байна тий. Тэгэхээр битгий ингэж одоо өөрийгөө зогсон болгооч, өөрийгөө улам илээ эргцүүлж бодооч. Бид нар өөрийгөө таньмаар байна гэл би юунд дуртай, ямар хоббитэй ингэж байгаа зүг. Гэхдээ бас бид нар юунаас бүтсэн гэдгийг энэ тарих мах эдис чинь яс цус чинь бидний юуны төлөө ажиллаад байгаа гэдгээ бас ойлгож тэрийгээ бас ухаж үзэх хэрэгтэй юм байна л да. Тийм учраас би сүүлийн үед бол махан биенийхээ би физиологийнхоо одоо шинжилтүүдийг айгүйх судалж байна. Яагаад вэ гэвэл ингээд айгүй гоё сонирхолтой. Юу гэхээр би ингээл хэдхэн жилийн өмнө байсан өөрийнхөө ингээл зураг мөргөг ч юм өөрийгөө ингээл харахаар одоо байгаагаас шүгш харагддаг байхгүй. Яагаад гэсэн чи ерөөсөл тэр үед миний сэтгэл зүй аимшигтай байсан байхгүй. Миний сэтгэл зүй айцтай, миний сэтгэл зүй стресстэй, миний сэтгэл зүй ууртай, бухимдалтай байсан. Багаар бясалгал хийсэн, йог хийсэн, дасгал хөдөлгөөн хийсэн, өөртөө ажилласан, тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд орсон чинь бүх зүйл маань ингээд сайжирсан. Би төгс усан гэж хэлээгүй шүү. Би зүгээр л сайжирсан. Одоо би вирус сарвч гэж хэлээгүй. Надад зөөрүүд байдаг. Гэхдээ өмнөх 5 жилийн өмнөх, 10 жилийн өмнөх өөрөөсөө бол хамаагүй илүү сайжирсан байх нэ. Энэ бол ерөөсөө сэтгэл зүйтэй минь холбоотойгоос гадна өөрөө бие махбодтой ажиллаж үзсэн үйлдэлүүдээс минь эхэлсэн юм аа. Тэнгүүд ингээ гаднаас ингээ засал хийлгэж яриад байна шүү дээ. Тэнгүүд яг шууд засал хийгээд тодорхой үйлдэл авах төвшөнд явж байгаа энергит хүмүүс гэж байдаг. Тэр хүмүүст болов энэ хүнийг жоохон дэмжиж өгчих юм бол бас сайхан болчих юм болов гэж үздэг учраас дэмжиж өгдөө. Гэтэл бүр ерөөсө тэр төвшөнд биш 1000 лагаар байд юм уу 1000 ичэдийн юугаар ч гэсэн засал хийсэн дээш өсөхгүй байх боломжтой төвшин гэж байдаг байхгүй. Тэр төвшөнд нь би юу гэж хэлдэг вэ гэхээр та 7 өдөр дом шүү те 7 өдөр халуун шүлтээ олог яг 1 цагт идэ 12 цагт идсэн бол 12 цагта 3 цагт идсэн бол 3 цагта би яагаад ингэж цаг хэлээд аваа вэ гэхээр яг хүн өнөөдөр бид нар 12 цагт ингэ шүл уулаа гэж бодоход дараа өдрийн 12 цаг шүл уулаа гэж бодоход 24 цагийн дараа бидний бас тодорхой үед эсвэл чинь шинжлэгдэж юм байна л да 24 цаг дотор бид нар чинь хэдэн удаа шээдийн тий хэдэн удаа шүлснэс нь гардیں۔ Ингээд ялгарах бодисууд нь гараад гадагшлаад шинжлэгдэх нь бас бүгдөө гэхгүй ч гэсэн тодорхой хэмжээний бие махбодын шинжилт явагдсан юм байна л да. Тэгвэл яг тэр цагт нь дахиад нөгөөдгөө нэмээд нөгөө эрдэс бод шин тижээлээ нэмээд өгөхөр нөгөө нэг шинжилгэжсэн зүйлүүд чинь гоё нэмэлт хүч аваад байт юм байна. Нэмэлт хүч аваад ингээд 7 өдрийн дом ч юм уу 7 өдөр яг идэж ууж байгаа юм дээр ажиглалт хийгээд 7 өдөр өөртөө ажиллачаар тэрний чинь 1-7 хоног гэдэг чинь нэг мөчлөг шүү дээ. Бид нар яагаад энэ 7 гарагтай 8 гарагтай байхгүй байсан. 7 өдөр гэдэг юмд чинь нэг мөчлөг байгаа учраас л 7 гараг байгаа даа үстэй. Тэгэхээр ингээд 7 өдөр даваагаас 8 гараг хүртэл бид нар 7 өдөр өөртөө ажиллачаар дараа 7 хоног 2 дахь 7 хоногоос нь зуршил дадал болох хэм маяг нь суугаад мэдгэлгүй нээгдээд ингээд өөрчлөлтүүд тодорхой хэмжээнд явагдаад ирэхээр хүн чинь 2 дахь 7 хоногт давтмар санагдаад 3 дахь 7 хоногт давтчихаар бүр бие дотор нь орж байгаа нь бодитор буюу далд байдлаар харагдаад ирд юм байна л да. Тэгээд сүүлрүүгөө энийг орхихоо болоод бүр эзэмшиж эхэлт юм байна. Бүр удирдах эхэлт юм байна. Бүр ингэж ажиллаж эхэлт юм байна. Ийм л юм болоод байдаг учраас бид нар 21 хоног өөртөө ажил, 7 хоног өөртөө ажил, хэдэн хоног ингээд яриагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас би одоо намайг сонсож байгаа надтай яг энэ цаг мөчид надтай хамт байгаа бүх хүмүүстэй хэлээд танд яг одоо эрүүл мэндийн зөвөр байна уу? Танд ямар нэг өвчлөл байна уу? Асуудал байна уу? Сэтгэл санааны завир байна уу? Тэгээ өөрийн чинь дотоод гал халуун эрчим байна уу? Энергийн парана урсгал байна уу гэдгээ ажиглаарай. За энэ маань жоохон соловтор, энэ маань жоохон асуудалтай, энэ зөвөрүүд ихтэй байвал ерөөсөл миний хийсэн зөвлөгөөнүүдийг дагчгаа. Та цусны эргэлтээ сайжруулаад, цусаа эрдэс бод шимт ижээл одоо нэмж болох дэмжиж болох зүйлүүдээр нь дэмжиж. Тэгээд нөө дотоод халуун эрчим энерги урсгал чинь нэмэгдээд таны нөгөө нэг энэ өөрөөс чи ялгах аура гэрлийн хүчин нэмэгдээд ирэхээр залбирсан ч бүтэн ямар нэгэн та бүтээгч болно. Та нэг зүгээр нэг оршоол нэг юм хэрэгэлдэх хүн биш. Альва зүйлийг санаачилдаг хүн, альва зүйлийг бүтээдэг хүн, шин зүйлийг босгодог, амьдралаа босгодог одоо тийм боломжтой болж хувирах юм байна гэж би ойлгож байгаа. Тийм учраас та нарыгаа бас ингэж уриалмаар байна. Тэгээ бити ингээл одоо ингээл хүмүүсийг өөрчлөлт дөрөв гэж хэлэхээр хүмүүс ерөөс ямар ч үйлдэл хийдэггүй заа. Ямар ч үйлдэл хийхгүй хэрнээ ингээл нэг хүмүүсийн ярьж байгаа яриа мараг сонссон юм. Би үгүй сонсоол байгаа. Үгүй би сонсоол байгаа. Гэхдээ л өөрчлөгдөхгүй гэдэг байхгүй. Үгүй сонсоод нөгөө
фитнес бүртгүүлж чадах хүн тордгүй үстэй гэдэг шиг хүн чинь ясаа гаргаж ээж, хөлсөө гаргаж ээж, хичээл зүтгэлээ гаргаж ээж те бүр ингэж өөрөөсөө ямар нэг юм гаргаж ээж тэрний ч өөр шим орж ирдэг үстэй. Тийм учраас зүгээр нэг сонсоо суух бол одоо биш шүү. Одоо миний номтой болог пэйжүүдийн сүнслэг мэдлэгийн өрөөг дагсан бүх хүмүүсийн амьдралтай холбоотой. Та үнэхээр дагдаг бол айц орох хэрэгтэй, үйлдэл хийх хэрэгтэй, цуснасаа ихэл, яснаасаа ихэл өөрийгөө хөгжүүл, тэгээ эдгээс амьдралаа өөрчлөх болох боломж бүгдэнд нь байна. Би энэ өөрийнхөө ярьжсэн сэдвүүдээрээ тархин биеэрээ өөрчлөх сэдвийг, сүнсэн биеэрээ өөрчлөх сэдвийг, махан биеэрээ өөрчлөх сэдвүүдийг бол ярьсаар л байгаа. Ганцхан би ч шараа нийгэмд ингээд надтай адилхан судалгаа хийдэг хүмүүс, надтай адилхан ийм зүйл рүү татагдаж орсон хүмүүс амдаа л хүнд тусалгаал үзээд байгаа. Тэгээд дээрэс нь бас ингээд одоо зүгээр нэг хүнтэй нэг үзүүлээд ирэх гэхэд нь за чи 10 сая төгрөгийн 10 сая төгрөг өгч. Би 10 сая төгрөгөөр чи сайхан засал хийгээд өгье гэж одоо ийм муухай зүйл ямааргүй байгаа байхгүй. Тэр хүнийг та жинхнээсээ засъя гэж бодоод байгаа бол тэр хүнийг жинхнээсээ айцаас нь салгаад өөрчлөгдөө. Дахиж тань дээр засал гуйж ирмээргүй болгомоор байгаа бол тэр хүнд бодит зөвлөгөө өгөлдөө тий. Бодит таны над арьсчин биш шүү. Таны на хартчин биш шүү. Та айцсан биш шүү. Та унтарсан биш шүү. Таны дотоод галчин хөрцөн биш шүү. Ийм байхаар тань 1000 засал хийж өгсөн чинь бүтэхгүй шүү гэдгийг тайлбарлаж өгөлдөө. Тэгэхгүй нэг худлаа 10 сая төгрөг өгч, 20 сая төгрөг өгч, 5 сая төгрөг өгч би тэр удмын ДНХ-ийг чинь засч өгье, тэр удмын удамшлыг чинь асуудлыг засч өгье. Юу удамшлын асуудлыг хүн гаднаас засан гэж байхгүй шүү дээ. Хүний дотор өөрийнхөө яс мах цусаараа засна ухээс биш, хүн өөрийнхөө бодол сэтгэл мэдлэгээрээ засна ухээс биш, хин нэгэн гаднаас шууд барьж аваад засчдаг байсан бол бид нар бүгдөө тэр хүн дээр ч очиж засуулъя тий. Тийм байгаа даа. Тэгэхээр ер нь бол ингээл худлаа одоо зүйлүүдээр хүнийг ингэж өөрчилж чадна, ингэж амьдралын өөрчлөлт ингэж засна гэдэг байгаа зүйл ер нь баг багаар өөрчлөгдөж байгаа шүү. Та ийм ажил хийгээд өөрөө ч гэсэн тэр яг хөө зарим хүмүүс бол яг өөрөө тэрэндээ итгэцэн байгаа л да. Итгээд ингээ яг ингэж засч өгч болно гэдэг ингээ ойлгоцсон байгаа. Гэтэ энэ ойлголтууд шинжлэгдэж байгаа шүү тий. Шинжлэгдэж байгаа учраас та ч гэсэн мэдлэгээ нэмээрээ, та ч гэсэн өөрийгөө хувиргаарай, та ч гэсэн битгий энэ гаднаас орж ирж байгаа мэдлэгүүдэд битгий татгалзаад байгаарай. Өөрийгөө өөрчлөөрөө шаардлагатай бол өөрчлөнө. Шаардлагатай бол зарим зүйл дээр тань мэднэ тэгжээж энэ зүйлүүд чинь засагдах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр цусан дотор би удамшлын мэдээлэл хадгалагддаг гэж хэлсэн тий. Удамшлын донтол байд юм уу, өвчин байд юм уу, удмын өвчин гэж байдаг шүү дээ. Манайхан бүгд зүрхэр өвддөг. Манайхан бүгд ихээр өвддөг, бөөрөөр өвддөг яриад байдаг. Тэгээд яг мэдээж цуснд нь байгаа өвчин учраас тодорхой хэмжээнд бол бидэрт удамшлаар дамжиж орж ирдэг өвчлүүд бол байдаг гэдгийг бид нар мэддэг шүү дээ тий. Гэхдээ энэ удамшлын өвчлийг ч гэсэн бид нар цусныхаа шинжилт апдейт хийх боломжийг бас дэлхийн ертөнц бурхад бидэрт олгоцсон байгаа байхгүй. Бурхан бүтээсэн мөхийн бүтээсэн бид нар ямар нэгэн байдлаар бүтцсэн л байна. Ингээд бодиттой оршоод явж гин. Тэгээд ингээд бодиттой оршиж байгаа хүмүүс дотор ч байнгын цэвэрлэгээ их тэр мэдлэгийг бидэрт хангалттай өгчихсөн байгаа байхгүй. Энерги цэвэрлэх, ухамсараа цэвэрлэх, бие цэвэрлэх, өвчнөө цэвэрлэх, удмынхаа ДНХ-ийг өөрчлөх боломж бол бидэрт байна. Инхийн тулд бид нар өөрсөнтэйгээ худлаа биш үнэн байдлаар ажиллах хэрэгтэй байна тий. Тийм учраас бид нар ДНХ дотор байгаа өвчлүүд байгаа бол энийг үл тоомсорлохгүйгээр манай одомд ийм өвчин байт юм байна. Би энэ өвчнийг өөрийнхөө цусаар шинжлэхдэх боломжоор өөрийнхөө бие махбодынхоо ич идээр идгэнэ. Ич ид гэдэг нь би нөө гадны ич идэг яриаггүй шүү. Нөө таны дотор байгаа ич идийг ярьж байгаа шүү тий. Ийм зүйлүүдээр хүсэж, үйлдэж, ирмэлцэж, зорж, төлөвшөж, хэмжиж ингэж л өөрчлөгдөх юм байна даа л гэж би ингэж ойлгосон. Тэгээд гүнзгийгээр нь судлаад гүнзгийгээр нь яриулсан нэг цаг 2 цагч нэг өдөр 2 өдөрч бараг баатгал юм байлээ л дээ. Гэхдээ ер нь бол та нар манайг ойлголтод авсан баха тий. Хүний дотоод гал халуун эрчим энерги гэдэг чинь аягүй чухал байхгүй юу? Бид нар хараа дотоод гал байж иж бид нар хоолундаа боловсруулдаг гизмэн хийгээр дүүрэхгүй тав тухгүй болохгүй идж байгаа юм чинь хүртэл ирж бод шимт ижил нь бирүү шингэж ордог байхгүй. Тэгэхгүй бид нар нөө хоол идэхдээ ч анзаарахгүй анхааралгүй идгээр ирж бод шимт ижил нь хаашаа орхоо ухамсар маань ингээд доолтчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хувирлтууд чинь одоо дутуу явагдчихна гэсэн үг. Тэнгүүд нөгөө хичнээн мянган одоо алтаар хийсэн гэдэг юм юу гэдэг эрж боцор хийсэн хоолунд идсэн ч гэсэн тэрийг ухамсарлаж идэхгүй бол тэр чи яг шингэх газар руугаа шингэхгүй байсараад гизний дүүрэнгүүсээд гиз чин цөлхийгээд бүндийгээд тэгээд нөгөө нэг одоо юу гэдэг вүлээ одоо тухгүй байдал үүсээд амьсгаа авахсан чи гиз нь хийгээр дүүрсэн гиз нь тухгүй боловсарч чадахгүй хоолоор дүүрсэн юм чи амьсгалаагүй авч чадахгүй болохоор өөрийнхөө нөгөө сэтгэл санааны ялцарлуулыг дотроос амьсгалаараа гаргаж чадахгүй энэ төргээд яриул зөндөө үйлдэлүүд байгаа байхгүй юу. Тийм учраас хэдүүлээ дотоод халуун гэдэг чинь хоол боловсруулах эргэтэн системд ч гэсэн бидний бие махбодод ч гэсэн сэтгэл санаанд ч гэсэн бүх юмд хэрэгтэй. Ажил хийх, шин санаа хийхэд хүртэл хэрэгтэй гэдэг байхгүй. Та чи эрчим энерги дүүрэн байж шин санаа хийж ингэж хүмүүст илчилж ярьж
энэ эргэн тойрон гэр бүлдээ нөлөөлөхөөс өөрөө нэг унтарцсан те өөрөө ингээд нэг юм өхмөл болчоод бусдыг ингэж тэгэж гэж хэлэх танд ерөөсөө нөлөөлөхгүй. Та энийг бол боддоор өөрөө амьдралаараа мэдчихэж байгаа. Юу гэхээр зарим бас надад тэгээд те би нөхрийгөө өстө мянган удаа та чи тэхээ болооч инкээ болооч гэж хэлсэн. Би хүүхдээ битээ тэгэж хэлсэн. Миний үгийг авахгүй байна гэдэг байхгүй. Таны үгийг авахгүй байгаадаа биш, таны энерги урсгал чинь гал алга, эрчим энерги алга, танд хоолон чакраны хүч алга те танд өөрөө юм гал шиг аура алга. Тийм учраас нөгөөдөл чинь сонсохгүй үл томсрлоод байгаа байхгүй. Тэгэхээр хүн чинь ерөөсөө өөрийнхөө дөргөлтийг, энергийн давтамжийг, энергийн чичиргээг ерөөсөө байж болох бүх зүйлээрээ цэнгэлж ийж нэг л үг хэлэнгүүд бусд нь ойлгодог, сонсдог эрчимдэр өөрийгөө тэр энерги урсгал дээр л авчих хэрэгтэй байлээ л дээ. Тэгжээж л хүн чинь боломжуудаа гаргаж ирдэг, амьдралаа өөрчилдөг. Энэ янз бүрийн зүйл татагдаад онтоод орсон хүмүүстэй тусламж үзүүлэх боломжтой юм байлээ. Тэгэхгүй ганцхан бие махбод талаас нь шууд тэрийг хэрэгэлдэг юм болиулаад ингээл тасан зогсоогоод бидний донтолтоос бусдыгаа авах боломжгүй юм байлээ л дээ. Тэгэх юм бол нөгөө жолом зэвүүн хөрнө үстэй дотоод зурчил нь үүсээ тантай бар алцаад уур уцаар нь хүрээд та 1020 ч гараа явдаг. Тэгэхээр тэгэж болохгүй ухамсар тархин бие тэгээд нөгөө нэг биеийг нь мэдрэхтэй за одоо хүний бие чинь байнга өөрчлөгдөж шинжлэгдэж учраас улирал тутамд өөрчлөгдөх боломж нь өөрөө бидэрт байгаа учраас хараа хүн ингээд зүг зүгээр ирж бод шимт хичээлээр нэмэхгүй байхаар хүний нөгөө нэг улирал тутамд өөрийгөө шинжлэх боломж нь аягүй удаашралтай явагддаг юм байна. Тэгэхээр бидэрт чинь ирж бод шимт хичээл тусал эрүүл хооллолт байж ич дасгал хөдөлгөөн байж ич тэр өөрийгөө шинжлэх тэр хугацаа нь илүү богиносдог илүү олон давтамжтай илүү хурдан үүсдэг. Тэгэхгүй нөө юу ч хийгээгүй байж. За энэ улирал дахиад би өөрийгөө шинжилчихнэ ч гэдэг юм. Тийм монхог байж болохгүй шүү те. Тийм хийсвэр ойлгож болохгүй юу гэхээр за би нэг улирлын дараа би өөрийгөө өөрчилж шинжилчихнэ гэж бүр тэгж бол болохгүй. Өөрчлөгдөх боломж надад байгаа учраас гээд алсаас нь өөрийгөө хараад баг багаар тэрнтэйгээ уялдаж ажиллаарай л гэдэг байгаа байхгүй юу. Тэрнтэйгээ хавсарч ажиллаарай те. Тэрийгэ таамагладаг мэдэрдэг байж ч та энийгээ нөө санамсаргүйгээр биш өөрөө контролдож удирдах боломж нь олдох юм байна гэдгийг л хэлэх гээд байгаамаа. Ингээд за өнөөдөр би цус гэдэг бол энерги юм байна, аавра орчим юм байна, хамгаалалт юм байна. Биднийг амьд амьдрахад нөлөөлдөг маш гол зүйл гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр цуснаас айгаал цусны өвчин ийм өвчин байд мэн гэдэг өвчнөөс цаашаа мэдэхгүй тийм мэдлэггүй байж болохгүй юм байна шүү. Цусаа улам мэл судлах хэрэгтэй байна. Цусаа хайрлах хэрэгтэй байна. Цусаа одоо тийм өтгөрүүлэхгүй байх хэрэгтэй юм байна. Шингэрүүлэх хэрэгтэй юм байна. Цусаа нөгөө нэг бүр улам илүү идэвхжүүлэх хэрэгтэй юм байна. Цус чин илүү хурдан урсж ээж, цус чин илүү хурдан ажиллаж ээж таны дотоод халуунч үүсэх юм байна. Энэ дотоод халуунч нь бидний энерги урсгал шүү. Өнөөдөр би танд халуун энерги дамжуулж чадаад байгаа тэр одоо үйлдэл шүү те. Тэгэхээр бид нар ерөөсөө ингэж энергийн засал хийгээд ч явдаггүй, ямар нэг ихтгэл үнэмшил хийгээд залбирч мөргөөдч амьдрал нь шууд утгаараа өөрчлөгдөхгүй байгаа л өөрийн биеийн энерги эрчмийн балансыг нэм. Өөрийн биетэйгээ ажил хүүтэн байгаад байвал, саармаг байгаад байвал, унтарсан байгаад байвал, цайгаад байх юм бол тэрнийхээ эрчмийг нэмжээж таны над хийж байгаа зүйл болгон чин дахин одоо биелэх, дахин боловсрох, дахин танд үр шимээ өгөх боломж нь өөрөө үүсдэг юм байна. Тэгэхээр бид нар чинь би бол зөндөө олон аргуудыг танилцуулдаг шүү дээ. Цаасан дээр аврал хичээрээ, эрүүл хичээрээ энэ чинь сүнслэг талаас нь шүү дээ. Залбирч мөргөөрөө шатаагаараа орон зайд нь үүсгээрээ те та залбирч мөргөж бичээ шатаах юм бол тэр тухайн очих ёстой орон зайд нь очтой. Эн чинь дандаа сүнслэг талаас нь аахгүй юу. Тэнгүүд бид нар чи бие махбод талаас нь өөрөө нэг юм өхмөд сүнс шиг болцсон те. Тийм айцтай юм бичээд 1000 шатаагаад бич байгаа жинхэнэ өөрчлөлт ирэхгүй байхгүй. Та өөрөө гал шиг байж ээж. Та өөрөө цөм шиг байж ээж. Та өөртөөгөө уялдаа холбоотой ажиллаж ээж нөгөө нэг хийж байгаа юмнуудыг чинь эрчим энерги урсгал давтамж дээр та очих юм байлээ шүү. Тийм учраас миний өнөөдөр яриад байдаг нэг хэдхэн зүйл байд юм аа. Би үг дээдсээ залбирч мөрөх хэрэгтэй юм байна. Тэгээ ерөөсөө ихтгэл унштай байх хэрэгтэй байна. Хүслээ бичээ шатаах хэрэгтэй байна. Гэх мэтчлэн ярьдаг зүйлүүд ерөөсөө сүнслэг талын арга барил. Гэтэ сүнслэг талын арга барилыг шууд хийгээд үйлдэл авдаг, эрчим авдаг, өөрчлөлтүүд авдаг маш олон хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсээр тодорхой тооны энерги урсгал нь биеийн эрчим энерги нь дажгүй төвшөнд байгаа гэсэн үг. Гэтэл авахгүй байгаа хүмүүстэй хэлээд байна шүү дээ би. Авахгүй байгаа тийм ч одоо үр дүнтэй байж чадахгүй байгаа хүмүүс бол өөрийн махан биений галыг, махан биений эрч хүчийг энерги цусны урсгалаас сайжруулж, цусны эрчим энергийг илүү уялдуулж энэ бүхэн биелэх боломжтой, энэ бүхэн амьдралд орж ирэх боломжтой юм байна шүү гэдэг ингээд хэлэх гээд байгаамаа. За ингээд бидний цус гэдэг бол бидний биеийн 7-8% эзэлж байна.
та насан турсан хүн бол таны дотор 4.5-аас 5 литр цус байна. Энэ 4.5 литр цустайгаа гоё хайрлаж, халамжилж, нэмж, тордож, тосолж, апдейт хийж буюу таны төлөө байнга шинжлэгдэж, өөрчлөгдөж байгаа энэ итвэх чармаалтыг нь мэдэрч ойлгож тэ шинжлэгдэж шүү, би өөрчлөгдөж шүү, би улирал тутамд ер бусын өөрчлөлтүүд миний биед болон миний сэтгэл санаа, миний ухамсарт ирж байгаа юм байна шүү гэдгээ одоо ойлгож түүнийг мэдэрч түүнийг ашиглаарай. Энэ бол таны амьдрал байж болох хамгийн том боломж шүү те. Энийг боломж гэж харахгүй зүгээр л нэг юм энгийн зүйл гэж харах юм бол бас болохгүй байгаа даа. Яагаад ингэж хүн дурлсан хүмүүс айгүй хэрчвчтэй байгаа даа. Яагаад тэр ингэж дурлсан хүнийхээ төлөө юм хийхээр те бүх зам нь нээгдэл бүх юмыг чадаал гэдэг. Гэтэл яагаад хүмүүс бас ингэж те айгүй том ингэж зорилгоодыг бий болгосон чинь тэр зорилго нь урагшаа ерөөсөө явдаггүй юм. Энэгээр л ялгаатай байхгүй. Нөгөө нэг хүн хайрлаад дурлцахаар өөдрөг мэдрэмж мөй бие дотор нөгөө ухамсарт нь сүнслэг биед нь айгүй л өөрчлөлтүүд явагдаад байгаа байхгүй. Дотоод гал нь асчихж байгаа байхгүй. Дотоод гал нь асчихлаар тэр галан доторх гал нь нөгөө цусны эргэлтийг сайжруулчихж байгаа байхгүй. Цусны эргэлтийг сайжруулчаар цус нь ингээд идэвхтэй ажиллаж байгаа болохоор хүний биеийн дархлаа нь хүртэл нэмэгдчихэж байгаа. Дархлаа нэмэгдээд эрч хүчтэй байгаа хүнээс юу л гарна штэ тий. Тэгэхээр бүх юм уялдаа холбоотой гоё байд юм байлээ. Сэтгэл санаа унтарсан, дотоод гал нь унтарсан хүний цус нь хүртэл ингээд нэг удаашралтай болчоор тэр удаашралтай болсон цусны эргэлт нь удаашрсан биес нь халуун энерги ирчим авраа ялгархгүй байгаа хүнд бол урдах нэг жижигхэн чулуун хүртэл тээг болдог, саад болдог, одоо зовлон болдог тий. Гэтэл маш олон зовлон дундтай бүгдийг ингээл зохицуулаад бүгдийг нь шинжилээд бүгдийг нь засаал амьдарч чадаад байгаа хүмүүс бол ерөөсөө дотоод галтай хүмүүс байгаа тийм. Тэр галтай хүмүүс бол махан биенээсээ юм уу сэтгэлээсээ юм уу юунасаа ямар нэгэн байдлаар байнга шинжлэгдээд апдейт хийгдээд байна. Тэр шинжлэгдэж апдейт хийгээд байгаагаа өөрийнхөө боломж олгож ашиглаж чадаад байна. Яг хөө зарим хүмүүс айгүй галтай хүчтэй байгаа мөртлөө яг өөрт нь ийм тохиолж байгаа би физиологийн хувьд сүнслэг мэдлэгийн хувьд тарих мэдлэгийн хувьд ингэж өөрчлөгдөд байгааг мэдэхгүй байгаа байж магадгүй. Мэдэхгүй бол та ингэж өнөөдөр мэдээд авчлаа гэсэн үг тийм. Эрч хүчтэй байдаг, өөрийгөө хамгаалж чаддаг, бүх хүслээ өөртөө дуудаж чаддаг хүмүүсийн бас өөрт нь тохиолдож байгаа үйл явдлууд нь иймэрхүү процесс явагдаад иж болохоор юм байна гэсэн үг байхгүй. Гэтэл төлөвлөгөө боловсруулаад зориг тогтоогоод хөдөлж чадахгүй гартай юм шиг хөлн дөнгөтэй юм шиг байгаад байгаа хүмүүсийн хувьд бол бас нэг талаасаа ийм шилтгаан байж болохуйц юм байна шүү гэдэг зүйлийг хэлмээр байна. Ингээд өвчин гэдэг бас сэтгэл санаа, донтолт гэдэг бас сэтгэл санаа энэ бүхэнд өөрөө өөрийгөө хаахгүйгээр дөнгөлөхгүйгээр өөртөө ажиллаарай. Та хэдэн настай байгаагаас үл хамааран та улам илүү залуу болох боломжтой, улам илүү идэх боломжтой шүү. Энийг ганцхан би хэлж байгаа биш шүү. Энийг дэлхийн эрдэм шинжилгээний доктор, профессор хүмүүс хэлж гин, аура энерги судалдаг хүмүүс хэлж гин, яг бясалгал заадаг бясалгалын багш төгс гэгэрсэн багш нар хэлж гин. Гэтэ эдгэр чи хоорондоо нэгдээд одоо бүр хамтдаа ярьж гин. Тийм учраас би бас өөрийнхөө онцгоос ингэж тайлбарлаж өгье гэж ингэж бодлоо. За ингээд надтай хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Номтой болох сүнслэг мэдлэгийн өрөөг дагдаг та нартай баярлалаа. Та нар маань энэ дотор өнөөдөр надтай хамт цаг хугацааг зарцуулсан хүмүүсээс нэг хүн ч гэсэн нэг мэдлэг олж аваад, нэг мэдлэг шүүрж аваад ийм үйлдэл хийх хэрэгтэй байна. Надад бас ийм зүйл тохиолдоод байгаа юм. Дотоод гал минь хаана вэ? Цусны эргэлт минь яаж ийн? Би чи яатсан юм бэ? Махан бие талаасаа ямар байгаад байгаа болохоор миний сүнслэг аялал гацаад байна гэдгээ ойлгож авсан бол, мэдэж авсан бол, арга гарц холбоо тогтоож чадсан бол өнөөдөр миний цаг гаргаад сууж байгаагийн үр шим гавьяа гарч байгаамаа гэсэн үг. За ингээд та нартай баярлалаа. Ямар нэгэн комент асуулт байна уу би нэг хараад байгаа да. Ингээд эхлээд нэг бичихгүй л харагддаггүй маа. За ингээд та нартай маш их баярлалаа. Өнөөдөр гой баасан гараг хэдүүлээ 7 хоногийн баасан гараг буюу ажлын өдрүүд дуусч байгаа өдрүүдэд маш гой сэдвийг хөндөж чадлаа гэж би бодож байна. Таны амьдралыг өөрчилж магадгүй нэг ч гэсэн одоо төлөвлөгөө, нэг ч гэсэн өөрчлөлт, нэг ч гэсэн нүдийг чинь нэг талаас нь асаач чадсан байгаасаа гэж би бас дотроо хүсэж байна. Хэрвээ тийм мэдрэмж авсан бол бас надын энэ дэвшүүлж байгаа санааг, миний таамаглаад байгаа зүйлүүдийг, миний яриад байгаа чиглэл зөвлөгөөнүүдэд та ямар бодолтой, та ямар байр суурьтай байна бас комент байдлаар сэтгэлээ үлдээж болно шүү гэдгийг бас та нартай хэлье. Та надаас ч илүү ухаантай мэдлэгтэй туршлагатай байж болно шүү дээ. Тэгэхээр бид өөрөөсөө бие биендээ харилцан мэдээлэл одоо хуваалцаад байгаа болохоос биш бие мундаг болохоор ч юм уу ингэж байгаа гэсэн үг биш. Ерөөсөө энерги цэвэрлэх, цусаа цэвэрлэх, орчноо цэвэрлэх, ухамсараа цэвэрлэх, тархиа цэвэрлэх боломж бол ерөөсөө бидэнд байнга байгаа шүү. Байнга байгаа. Та өнөөдөр юунд санаа зовж байна, юу хийж чадахгүй, юунд хүчин мөстөөд байна. Тэр бодлоо өөрчил. Тархиа өөрчил. Тэрэндээ бэлтгэхийн тулд махан биенийхээ хүч чадлыг нэм, махан биеийн ачааллыг даах чадвартай болох, эрс бод шимт хичээлэн дээр нь торд, цус гэдэг энэ ид чидтэй улаан шингэнээ хайрл, хамгаал, энэ ид чидтэй шингэн чинь танд яаж ажиллаж гин, яаж эргэлдэж гин гэдгээ үргэлж ажигл, үргэлж тосол торд өөрийн хүүхэд мэт, өөрийнхөө бүтээл мэт, өөрийнхөө эзэн нь мэт
байгаарай гэдгийг бас та нартай сануулж хэлье гэж бодсон юм аа. За ингээд хэд болж байна. За ингээд 10 цаг болсон байна. Та нартайгаа хамт энэ сэдвийг ингээд гоё илэн талангуй илчилж ярихад надад маш гоё таатай байлаа. Би өөрөө бүр ингээд гал асаж энэ сэдвийг ярьлаа гэдэг шиг бүр энэ сэдвийг яриа гэж бодсон өдрөөс хойш ингээд би догтлоо сэтгэл догтлол уус яг энэ сэдвийг ярих цаг болсон гэл айгүй гоё би өөртөө ч гэсэн гоё хүлээж авсан. Тэгээд өчигдөр хэлүүдээ ер нь бол энэ сэдвээр ярих гэж зар орсон боловч яг тэр цаг мөчт нь нэг юм давхцаад тэгээд ярьж чадаагүй. Тэгээд өнөөдөр бүр ярих хүртэл догдолж тэ цагийг хүлээж тэ хурдан л ярьж өгсөн хурдан л хэлж өгсөн хурдан илчилж өгсөн гэж бодон ярьж таамаглаж одоо ингэж та нартай илчилж өглөө. Тэгэд миний ярьдаг сэдвүүдээс таны амьдралд жоохон ч гэсэн нөлөө гардаг бол таны үзэл бодол таны энергит жоохон ч гэсэн нөлөө гардаг бол би өөртөө маш их баярлаж талархаж хүлээж авна. За тэгээд нэг зарын чанартай зүйл хэлэхэд намтай болог пэйж үз миний зүгээс гарсан аврал бодлого цаас гэж байгаа хүслийн хайрцаг энэ бол зүгээр нэг модоор хийгээгүй ариу мод буюу муудуу цаас те тэнгэрлэг энергитэй байсан буюу дээд өвгдөөс одоо хаад ноёдууд хамгийн хүндэтгэлтэй зүйлтэй ашигладаг байсан цаасаар хийсэн нэг хүслийн цаас хайрцаг бокс гарсан юм аа. Тэгээд тэрийг мань та намтай болог пэйж үзараас захиалж болно шүү, сонирхож болно шүү, бас туршиж үзэж болно шүү. Таны бие махбод хүчтэй гэж болно шүү, те. Та цусны эргэлт, эрүүл мэндийн хувьд аюул сайхан байж болно. Гэтэл сүнслэг мэдлэг та одоо тал дутуу те сүнслэг мэдлэг жоохон бэлэн болоогүй. Дээрэс нь танд яг ямар үйлдэл хийхээ мэдэхгүй үйлдэлгүй байж болно те. Тэгэхээр үйлдэл буюу тарих мэдлэг сүнсэн бие махбодоо холбохын тулд бас үйлдэлүүд хүмүүст бас хэрэг болоод идэг юм аа. Тийм учраас би хүнийг үйлдээд гараараа бичээд зүрхээрээ бичээд өөрийгөө сонсоод энэ холболтуудаа ашиглаад орон зайг мэдрээсээ энэ одоо энергийн цэвэрлэгээ сэтгэл зүйн гомдлуудаа бичиг цаасан дээр буулгаж үзээсээ хамгаалтын орчинд өөрийгөө оруулж үзээсээ өөртөө зөгнөөдөг амьдралаа бас дуудахыг өөрийнхөө нүдээр хараасаа гэж бодоод ийм одоо санаа гаргаад тэр санаагаа үйлдэл болгоод ингэж явж байгаамаа. Тэжил хэрэгцсэн ер нь бол сайжруулан засан ч гэж бодож байгаа. Засгыг хичээх болно. Мөн та нартаа яг ингэж аваад хэрэглээд үзэж байгаа хүмүүсийн хувьд гарч байгаа өөрчлөлтүүдийг манай номтой болог пэйж хуудастай чөлөөтэй хуваалцаарай гэж та нараас хүсмээр байна. За ингэж үг олдож хөр алдлаа. Сайхан амарч цаагаарай. Та нартай баярлалаа. Хамт байсан маш их баярлалаа. Дараагийн лайв дараагийн сэдвээр уулзтлаа. Түр баяртай. Та яг энэтэй холбоотой юм сүнслэг мэдлэгтэй холбоотой, сүнслэг энергийн задаргаатай холбоотой, даалт ухамсартай холбоотой мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол намтай болог пэйж хуудсыг дагаарай. Миний бүх л өнгөрсөн жилүүдэд ярьжсэн бүх сэдвүүд YouTube одоо channel дотор маань хадгалаастай байгаа. Бас сонирхсан сэдвүүдээ хараад сонсож үзээрэй. За ингээд та нартай хайртай шүү. Баяртай.